цаана эрхэм хүндэт швишкэсний сонсогчдоо. Тэгээ застай маш хүйтэн өвлийг мэдрүүлсэн өдрийн минь дүргийе. За юу хийцгаа манай хоёроо. За юу хийцгаа. За тайванда. Цаснаар чамтай гэж явж ин да. Тэгж юм. Фильтраал яваад байна дөө. Фильтрж гин үү? Амар гулгаал яваад байгаа юм чи. Өнөөдөр л өвлийг мэдэрч байна. Өчигдөрхөн бүүцтэй явжсэн. Өнөөдөр зүгээр баг бакаланд орох гэж тий. Өнөөдөр бас хараа хөлдөж өгөхтэй байна. Өвлийн малгай залгаа тий. Амар хүтэн байна. Тэгээд төвжрэл бүр огцом нэмэгдлээ шүү дээ. Өглөө чинь би баг ажил руугаа явах гэж юу вэ? Цаг явж байгаа юм чи. Уулын 30 минутанд автобусаар гээш явчихдаг юм байна. Тэг анзаарсан чи машинууд төсөл амар болгоомжтой яваад л ш нэг хайлтчихгүй гээд амар аяартай явж байгаа. Өөсний зас ороод яачаас нэг хөдөлгөөн удаашрах штэ шүү дээ. Хүмүүсийн явдал ч гэсэн удаашрын дээ ингээл жоохон голгочих гал. Үнэн хэцүү үлээ. Явгооны зам дээр топ байлаа. Явгооны зам дээр шин төвжрэл үүсэж байна. Тэгээ би өглөө нөгөө нэг ажиллах байгаа газар руу очиж байгаа байхгүй. Чорд нийч. Бад гээл хашигаас аваад унчин. Би тэгээд за энэгээр юу явж байгаа юм нилээн тойрч явж байгаа юм чи. Машин шинэ хараар ингэж Facebook дээр нэг тийм пост яваад шүү дээ. Яаж аятайхан харагдаж галтаж унт сурах бай. Тэр нөгөө нэг дуу гэр мөртөө жоохон давтчихгүй лээ. Онж монохтаа бас тий. Нуруу муруундаа тий зөөлөвчтэй юм чи. Артаа цүнх мөхтэй. Тий. Өөр тайван уу? Тэгж. Өөр тэгээд мань бол ажиллаа хийгээл энэ дээ. Баг 7 өдрийн түрүү 7 өдөр 7 өдрийн 6 өдөрт нь ажиллажлаа. Наач юуч. Ер нь бол жоохон ажил ихтэй л байна. Би хоногийн 24 цагийн 25-нд ажиллаж байна. Нөө хоёулаа удахгүй амарх юм биш тий. 12 дахь 7 хоног. За 12 дахь 7 хоног болсон. Яг нь сэдврүүг орхон. Тэгээд за үлрэл эхэлж байна. Эхэлж чинь ч эхэлсэн байна. Бид нар чинь яг үлрэл эхлэх өдөр сүүлийн подкастаа хийцэн. Тэгээд одоо бол өнгөрөөд 4 дахь 7 хоногт орчихв. Тийм баг шүү. Фэнтезигийн ямар ч гэсэн 4 дахь 7 хоногт орсон явж байгаа. Тийм. Алуулаа л явж байна да. Тийм. Тэгэл үлрэлийн эхлэл айгүй юу н санснаас өөр шүү. Залуу багууд сайн тоглож байна. Одоо Phoenix, Denver тий. Minnesota нөгөө талаас болохоор Торонто бол тий. Торонтог үлрэлийн ингэж ихтүүлнэ гэж төсөөлөөгүй шүү. Саваа яваргууд л бол аваргууд л. Тэгэхээр сайн хамгаалалттай зангарахтай байлээ. Гэтэл ер нь хүн болгол ер нь за Кава явах юм чи за худууд л гэж бодсон. Тий. Тэгээд Кава явахгүй Lakers-ийн 7 ажлыг тасалчлаа шүү. Тий. Кава явахгүй тэгснээ Лаури 2-3 тоглолттой гимтцсэн. Хизээ орж ирэх нь бас тодорхойгүй байгаа. Тэгсэн мөртлөөсөө Lakers-ийг ажиллаа. Fred VanVleet үнэхээр VanVleet, Siakam гэрэндээ хүрэх хэмжээгээр тоглож байна. Энэ жил гэрэн хий шинээр. Тэгэхээр бол нэг баг макс хийж байгаа. гэрийн дуусчихсан юм уу? Энэ жил дуусах байхгүй юу? Энэ үлрэл дөө. Тийм үлрэл дуусаад 100 хийх юм. Тэгэхээр Торонто бол Лауриг явуулаад VanVleet-ийг үндсэн холбогчоор гаргахад бол ямар ч асуудалгүй харагдсан. Тийм л. Юу, VanVleet-ийн гэрээ хэдэн жил байсан юм? VanVleet ч одоо орж ирээд 3 жил болж байна да. Тэгээ айгүй баг цайлангаар тоглож байгаа шүү дээ. Угаасаа драфт андрафтад ч үлээ. Ямар ч гэсэн баг цайлантай. Хөгжлийн лигээс орж ирж байсан юм шүү. Тийм. Fred VanVleet бол үнэхээр хүлээлтнээс илүү тоглож байгаа. Siakam бас. Siakam All-Star-ын гараанд гарах хэмжээний тоглож байгаа шүү дээ. Тийм. Одоо угаасаа гараанд бол би Siakam-ыг тэр нэг Kawhi Siakam хоёрын харьцуулал хийчихсэн. Онооны харьцуулал. Тийм. Харсан уу? Бараг адилхан байл шүү дээ. Тийм. Тэр юу нэлээ бүр илүү гарсан байсан. Нөө тоглооны юу нэлээ мэдгүй. Efficiency нөө тоглооны хогноос баха. Яг нь самбарт бол тоглолтог болохоор тэгээд л дээ. Siakam дээрээс нь айгүй нөгөө нэг шилдэг болчих байна уу? Аваад шиддэг болсон. Тэгээд айгүй тийм ухаалаг болж илээ. Орох үедээ ороод. Тэгвэл нөгөө талд нэг зоргоороо шидэж байгаа нэг юм багш. Таавс гэдэг. Таавс бол эхний 2-3 тоглолт алсан шүү дээ. Тэр яг нөө зодооныг үзснээ таа. Үзсгүй яах вэ? Юу гэж Бенс юмс дээр нь гарсан боож боо. Бенс юмс гүйчихэд яаж байгаа юм чаавс тэр. Би ингээ гайхсан шүү. Би одоо NBA үзээд энэ WWE үзээд энэ. Цохилцохгүй зууралтаад байгаа байхгүй дээ манай хүмүүс чинь. Бас цогчвол дими гэж одоо. Тэгээ тэр хоёр чинь 2-2 тоглолт өнжөөд фэнтези дээр нэг 7 хоногийг алаа хийчихэж байгаа байхгүй. Хоёулаа драфтын нэгдүгээр тойрогоор сонголт. Тэгээд Таунс ер нь бол 2 тоглолт шийдгүүлээд Миннесотагийн тоглолтоос унтсан. Sixers дээр бас Embiid бас 2 тоглолт өнжөөд тэгээд хожоо явж исэн ч гэсэн сая түрүү 7 хоногт Phoenix-д үзэгдчихлээ.
Симс гимтцэн. Симс 2-3 тоглолт. Симсг бол бас явахгүй мэлээ. Фили бол. Манай Хейворд гимтсэн. Хейворд ихтэй амис тэнэг гимтсэн байл ш нөгөө нэг. Цасан дээр нь ингээд гараараа зөгцсөн юм уу яа. Олдричтэй цасан дээр зүрээс. Алдрич бас муухай ингээд дохоогоо бас ингэж өгөөд илээ жоохон. Нугалж өгөөд. Угаасаа тэр чинь нөгөө нэг жоохон контакт байж ингээд хариултыг багасгадаг байхгүй. Тий. Тийм байлээ. Өглөө ямар тоглолтууд боллоо? Сая өнөө өглөө чинь Golden State тоглоод байсан. Өнөө өглөөний тоглолт лөө. Ста үзэж амжаагүй шүү дээ. Өглөө бас үзег. Уг нь уцанд юу ирээл хийсэн. Тэрийг тэг олигдооч ажиглаагүй, анзаараагүй. Би нөгөө нэг Clash Point гэдэг аппликейшн дээр бит тавьдیں۔ Нилээ хэдэн битээ бол авчихсан шүү. Boston даалсаар тоглож. Юугаар бит тавьд? Нөгөө тэр өөрөө криптокоин таах. Тэрнгээр бит тавьчихсан. Тэгээ тэрийг ингээд хөрвүүлээд мөнгө болгочих болно эсвэл цааваараа юм худалдаж авч болно. Тэгээ өөрөлдөнгүүд хідэн юу одоо нэг coin хідэн одоо тэг 100-ны хід мэд гэж юм уу нөө. Тийм тэг 100-ны хідтэй нэг 100 coin тэг 10-ны хід мэдгээл. Би ч нь бол айгүй бага мөнгөтэй явж байгаа. Тэг чин тэгээ тасалбар авч болоо тийм. Тийм энэ нэг тоглолтын тасалбар тэрнгээрээс хэрвээ сайн бол гэтээ coin нь баг 5 билүү 10 мянга болчих. Тэр ч хутлаа л та. Би бол өдөртөө л нэг 100 мөнгө л яах вэ? Яг л тэр 100-аа тэгэл буцаж эргүүлж тавиал нэг алдах хоногтойгоо 150. Тэр авцаал. Тэгээ хурдан амар өссөн ч гэж байхгүй л. Бүр тийм бүх юм дээр нь яндаа гэж байхгүй л. Тэгээд Бостны тоглолт бол гоё байна. Jaylen Brown яг од шиг тоглоод эхэллээ. Самбар сайн авч юм. Олма Гордон бас айгүй гоё од шиг тоглоо. Гордон юугаар буцаад формд оржсэн одоо гимтчлээ. Кембо бол яг л одоо All-Star-ын гараа шиг болж шүү дээ. Кемба ч өнөөгөө тоглоо шүү дээ. Кемба Бостон даалсан шүү дээ. Кемба айгүй сайн байна. Яг багийн нэг тийм одоо нэг тийм main тоглогч гэдэг шин. Тийм Джейсон Кид мэд тэгж тоглож байгаа гэсэн. Эсэргээрээ нөгөө талд болохоор Кембагаар ер нь бол солигдсон. Кайри бол Бруклинд одоо нэг л тийм тоглолтод таарч өгөхгүй. Ганцаараа л дараад байгаа. Цэгийн фантастик байгаа зү. Тэгтээ Кэри стат бол алж байгаа. Бруклин очихгүй байгаа. Гоё үлээ. Стат өгж байгаа нь л гоё л. Бруклин очихгүй байгаа. Бруклины гараа айгуусан. Нэг бол Диандрик гараанд гаргал, нэг бол манай Айлн. Айлн тэнгүүд сэлгэнээс орж юм уу заримдаа тоглолт нь угаал. Заримдаа 10-20. Тийм. Заримдаа 5-5. Диандре болохоор хаяада 25 минут тоглол. Хаяада 30 бол хаяада бараг тоглохгүй. Тиймэрхүү юм ажиллагдсан. Тэгээд Бруклин бас нэг юм хамгаалт өрөөсөө байхгүй л. Нэг асуудалтай юм нь PF дээр гоё хүн авах хэрэгтэй. Одоо Aaron Gordon ч юм уу, Gallinari ч юм уу нэг тиймэрхүү хүн авахгүй л жоохон тутмаг санагдсан надад л. Өөр сайн байгаа баг гэвэл одоо Phoenix-ийг бол хүн болгол ярьж шүү дээ. Phoenix яг л баг шиг тоглоод эхэллээ. Rubio ч бас моочгүй дэлхийн аваргын MVP болчиход. Яг ингээ бөмбөгийн хуваарлаад. Booker бол тэгэж олон тавталхгүй. Яг түрүү жил бол амар тавталт өгсөн мөн 25 мав. Би бол Booker-ыг одоо fantasy-д авсан. Бараг 8 assist өгöd байгаа шүү. Booker айгуу гоё тоглож ийлээ. Тийм. Айгуу efficient байгаа. Энэ жил бол All-Star болох нь ойлгомжтой байна. Тэгж л бодож байна да. Dallas-аас жоох яриач. Лука Дончич галзуурч юм. Дараачийн цагаан либрон. Next era-г тодорхойлох хүмүүс гэсэн чинь Янас, Манас, Заяа маяг гэдээсэн бараг Лука чинь Лукагээд ирэх юм биш үү? Лука дараач нүүрцээрээ яа. Дараач 18 нүүрцээрээ. Инграйд нус гоё тоглож илээ. Инграм тийм бас Lakers. Ер нь Lakers-аас явал тоглогчтой аюу сайн тоглож. Нэг тийм дүрмтэй. Randle. D'Angelo. Өдөр D'Angelo ч одоо 30 оноо 52 он 52 карьераа хийцтэй 52. Дааж баг нь очихгүй. Баг нь Warriors болохоор очихгүй юм. Одоо бүр тэгэж ярьдаг болсон шүү дээ. Сүүлд чи юутай тоглоод хожигдчихлоо. Timberwolves хожигдоод тэрний дараа OKC хожигдоод өнөөдөр бас Utah хожигдсан баха. Өнөөдөр Utah хожигдож тоглож байгаа тоглолтын хайлт үзсэн чи юу яа тэнэг өөний хөөрхөн амтай шидэл байгаа. Рас шидэл оруулаад оноогоо 3% төгсгөл тэнцүүлчихэж байгаа юм. Тэнцүүлээд тэгээд баазартаа дуусгах чам. Тэгэл байхгүй. Тэгэл байхгүй. Хэцүү шүү дээ. Тэгээд бүр 4 үеийн турш тэгэж амар. Тэр нөгөө нэг
Нэг дээр үе нэг Айверс нэг тоглолтод 30 40 иддэг байсан. Яг тэр шиг л тоглохгүй бүтэхгүй юм билээ Айверс бол. Дэнжил бодохгүй бол стамина амар хэрэгтэй болчихлоо л доо. Дэнжил чинь ер нь тэгж олон минут бол тоглолтог тоглогч шүү. Нээц тахтаа нөгөө Динвиди шилэгчдэг байсан. Тэгээ нэг 30-аас 25 минутанд Гиас оноогоо авчаал бүр нэг класс төгсөлд гарч ирж идэл. Гиснээс бол тэгж хамгаалтан дээр бол хүлээгээд байх тоглогч бол биш. Гиснээс Тейтем ч 5 хон авсан юм уу? Тий. 18-аас нэг гэж давталсан. Сая 35 минут тоглоод 5 хон авсан юм. Өнөөдөр тоосох төгч болсон. Жилэн Браун авсан байгаа. Жилэн Браун 38 он авсан шүү дээ. Биш 25 он авсан шүү дээ. Тэгээд 10 дэс самбартай байгаа зү тий. Тийм 11 самбартай 3 ассист нийт 38 минут талбайд өнгөрүүлсэн байна. За Тейтем ч яг угаасаа нэг хаяа ингэж орон гарантах үе байх л гэдэг. Тейтем гэснээс Мичл алж байна. Мичл Жико олстаар энэ жил бутаараа. Йоо, Мичлийн тэр нэг данкийг харсан уу? Тэрийг тооцоог биш гэхдээ. Яагаад? Яа тооцоогүй. Тооцоог юм аа. Нэг өмнө довтлооны алтаа гарцсан байсан. Юу юм бэ? Мичлийн өндрийг нь хойноор идэгсэн шүү дээ. Шинэ одоо нэг тоглогчдын шинэ өндрийг гаргаад яасан чаа. Метр 86 гэлөө. Тийм. Эхлээд метр 92 гэж явдагсан юм. 86 болцсон байл. Одоо бүр шинжлэхтэй. Тим намхан юм биш тийж. Одоо барыг чавтажсан байгаа. Юу тийм надаас нэг сайн жирэл өндөр. Тэгээ тэр данк макийг харахад бол юу нисээд байгаа юм. 6 нэгтэй гэдэг чинь тийм 86. Амар төсрэлтэй тий. Үсрэхтэй бол амар төсрэлтэй. Доноо мичл гоё болцсон байл. Нэг тийм багийн лидер шиг болцсон тий. Тэгээд бусад ажлын нөгөөдөл нийцэж байгаа. Мичлээс гадна тэгээд Богданович гэж гоё юм байна. Сая баксыг сүлд нь өсөлтөөрээ тий. 1.2 секунд аваа шидэл тэгэл удсан шүү дээ баксыг. Мидэлтэн гимтсэн нэрээ. Мидэлтэн яаж гимтсэн? Мидэлтэн бакстай хийж байгаа тоглолтод гимтсэн баг. Биш өчигдөрч гимтчихлээ. Ямар ч гэсэн мидэлтэн бол гимтсэн. Энэ жил чинь ямар бараа өдөр вэ энэ. Тэгэхээр юу Янсын бакс бас жоохон хэцүү дэш магадгүй. Мидэлтний оронд гэхдээ нөгөө нэг сэлгээний нөгөө Илесоо өдр гараад гарах л та. Илесоо гоё төгс. Корор ч юм уу тийм. Тэр мэр гараад мидэлтэн гимтсэн. Тэр болоо юм болжээ. Өөр гоё залуу оддоос гоё тоглож байгаа болов. Брогтон гоё. Брогтон жинхэнэ гоё. Бүр холбогч болсон. Цэвэр холбогч болсон шүү дээ. Нөө угаасаа яг тэгэл бөмбөгөө. Тийм. Бүх бөмбөг одоо Брогтоноор дамжсан. Брогтон 11 ассист урагд онцлоод байгаа шүү. All Star болсон жил. Бистес хангалттай. Трейанг гоё тоглож байлаа. Трейанг бас ярилтгүй. Трейанг донч хоёрт одоо юу ч ярих. Жинхэнэ дураараа саарч ирж шүү. Яаж байгаа Джон Коллинс гимтчих юм. Тэгээд бүх шийдэлт бол баг Янг дээр бичихлээ. Янг Чаус нэг юмд одоо нэг хамгаалтгүй болохоор яг одоо игцэгтэй нөхцөлд бол нэг каре дээр гардаг проблем байдаг шүү дээ. Тий. Тэр гарч магадгүй гэж би бодоод байгаа. Тэгээд одоо ингэж энэ би дараагийн нүүрцээр ихээр надаа яг л нэг тийм глобал тоглогч байх гэдэг санагдаад Лука тий. Янс ч юм уу Лука ч юм уу. Ирүүл Янс хийжсэн шүү дээ өмнөх дугаард. Гэтэ одоо Лука болоос алж ш Халааг нь авчих гал. Тийм. Янс гэхдээ энэ жил бол тэгээд MVP-ийн төвшнөөс бүр илүү гарчлаа. Тийм уусаа мангас шүү. 3 4 баг 30 оноо дундчлаа шүү. 4 мөрөө тоглож шидэв шүү дээ. Уусаа мангас. Өнгөрсөн тэр Бостонтой тоглолтыг тоглолтод тэгээд 34 он авчихсан шүү дээ. 34 минутанд 34 он. Янс тийм зогсоогдохгүй. NBA-д бол зогсоогдохгүй юм билээ. 2К дээр ч угаасаа зогсоогдохгүй доо. 2K дээр бүр утахгүй. Би ингээ хоёр хүнээр ингээ даблт авчуулгууд яаж хийж яагаад ингээ Евростеп хийгээ гараад ирэхгүй үлдсэн. Хин Янс. Зүгээр орж ирээл хүснээрээ тогчлоо 2К дээр. Мелоки бол өөдөөс нь хинч байсан юм аа. Мелоки бас нэг тоглогч нь айгу клач үлээ. Өчигдөр лопц мопц ч яа 3 шидэв. Хүмүүний Локи чинь 7-3-тай байгаа юм шүү дээ. Мелоки үлээлийг тэргүүлэн гэж бодчихсон. Гэхдээ Мидэлтэн гэмтчихлээ. Мидэлтний гэмтэл хэр байх вэ? Тэрнээс Мидэлтэн байхгүй бол бас л эвгүй шүү. Мелоки гэхдээ айгу гоё менталитетэй тоглож илээ. Хүн Оксид 120-121-ээр дууссан юм шүү дээ. Бүр. Тийм арай өчигдөр тийм Галинари шидэлтэй алдаад ирсэн байхгүй. Оксигээс бас нэг шай гэлжээс Александр гэдэг. Тэр айгу сайн байгаа. Полос айгу их юм сурсан. Александр 3 дахь мурдах гэдлүү тий. Шай гэлжээс Александр гэдэг. Тэр ер нь фэнтези дээр авцсан байхад ч ер нь айгу гимгүү. Дээгүүр авсан байхад шүү. Тэгээд
Нэг 22 он авсан юм байна. оноо Сайн болсон байна. чинь тийм. Юу нэг Шон Ливингсны залуу шиг л. OKC бол ер нь бол плей-оффын 8-аар бол гарахад бол боломжтой. Бүрэлдэхүүнийг харахад Стивен Адамс байгаа. Яг энэ байдлаар ингэ явбал л та. Тийм. Spurs-ос гэвэл хим Dejounte Murray гоё байгаа. Гэтэ бас орон гараа 20 идэх минут тоглоод. Спурс сая нөгөө алтаас туурч юугаа мөнхлөө өстэй тийм. Тони Паркерын дугаарыг өглөө юу? Өнөө өглөө мөглөө. Тийм өглөө мөглөө. Тэгээ Spurs өнөөдөр хожигдчихлоо л тоо юм байна. Манай Жамаа сайн тоглоог үлдээ. Гэтэ яг Spurs хожигдлаа. Гэхдээ Деросыг би гайхаад байх. Дөрөвдүгээр байхгүй. Уусаа Дерос чинь тий. Яг тийм яван чанарах болох тий. Гэвч Рондо сурах. клэс эргэж ирлээ. Одоо бэлтгэлээ хийгээл. Тийм нөө 5-5-ын бэлтгэлтэй орцсон гэл тэгжилээ. Тэгээ Рондогийн хэрэг нэх байхгүй. Рондо орж ирээч. Яах ч надад бол нэг яг тэр өөрчлөлт орох ч юм уу гүү ч юм ажиглахгүй. Лекерсийн гарааны 5 нугаас гоё байгаа сте. Брэдли, Грин, Макги, Леброн, Дэвис гээд энэ гарааны 5 бол амар гоё ихгүй. Яг хоо жоохон удаан эхэлж илээ тоглолтыг. Тэгээ төвдөөс хэлхэн айгуу сайтай байгаа. Дуайт хоо яа ясл өөр болцсон байлээ шүү. Бүр нэг тийм тэр нэг ихний нэг хийсэн тоглолтыг бодвол тий. Хожиг ирмэлцэлтэй тоглож байгаа. Яг нөгөө нэг цангацсан гэдэг юм ажиглагдаад байгаа. Өсөө нэг хэсэг бүр нэг хаана юу хийж байгааг мэддэхгүй л нэг тоглож байгаа гэсэн чинь. Одоо тэгээ даврагах боломж нь гараад ирчихлээ. Ганц 2 3 мөн тоглолтод бол бас арай л жоохон нэг л тийм удаан байсан. Одоо удааны хувьд л арай л удаан байсан. Бөмбөг болгоны араас авчин. Дээрээс нь нэг тоглогчдын нөгөө нэг value over replacement гэдэг үзүүлэлт байдаг байхгүй. Тэрнэр Lakers-с 3 жижлэн. Нэгт бол мэдээж LeBron, ED 2, 1-2. Тэгээд араас нь дууссан. ED гэснээс ED ш нөгөө мөрний гэмтэлтэй л тэр нь яваалаа юм байл шүү. ED нэг тийм тэгээд нөгөө нэг сонирн болцсон. Нөгөө Kawhi нөгөө амраасан шүү дээ load management лөө. Тэргээр амраасан ED-г бас тэгэж бас цаашдаа явах юм шиг. ED-г амраахад бол нэг асуудалгүй санагдсан. Кузма одоо гараанд гараа форм болчихвол Кузма болоогүй лээ форм нь бол. Өчигдөр жишээ нь тэр Торонтодоо тоглож байхад л 2 удаа 3-аас орж ирэл алдчихж байгаа байхгүй. 4 оноо дээрээс тэгэл хожигдсон шүү дээ ер нь Кузмагийн 2 шидэлнээс. Тэгээ дээрээс нь хамгаалтан дээр бас болоогүй лээ Кузма. Хаа байсан. Кузма одоо яг эргэн тойронд гоё тоглогч нар байгаа дээр сайн. Юм суурч байгаа л. Дээрээс нь энэ Lakers-ийн сэлгэнээс Caruso-гийн тоглолт амар. Гэхдээ Caruso шалтгаалж байгаас тэг Caruso. Мин болгоод байгаа болохоос биш. Caruso бүр амар зүтгэлтэй тоглож байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар бөмбөнд хүрч ийн яаж юм те. Тоглолт найруулж ийн хамгаалж хилцүүн айгуу чухал. Caruso дээрээс нь 3 байрлал хамгаалж байгаа байхгүй. Холбогчоос SF хүртэл. Caruso-д нэг тийм тийм одоо яг тухайн ситүэйшнийг мэдрэх яг тийм юм байгаад байна. Яг тэр нэг айкон байгаад байна. Тийм. Бусдын ч гэсэн Caruso-тай айгуу гоё ойлгох. Фук те Daniels гэдэг нэг зөвхөн шиддэг гаруудыг бодвол Caruso арай олон юмтай. Тийм. Түкэй Troy Bradley бас гайгүй байлээ. Түкэй дээр юуг юм дээшлүүлмээр санагдсан. Тэснээс Түкэй сая тоглосон чинь тоглогчдын хөв бол амар огцом өөрчлөгдсөн. Трей яг 89% болсон. Лука Дончич 90% болсон. Шинэ тоглогч нар бас 96-аар 92-тэй болоод лээ. Хиний хөвийг бүр навстооч болсон байлаа. Инграмынх 85 болсон байсан. Жирүүгийнх 84 болоод буурсан байлаа. Тэгээд New Orleans-ийн нэг тоглогчтойгоо зургийн дээр Инграм гарч ирдэг болсон. D'Angelo'гийн багассан байлаа. CJ-ийг угаасаа багасгах CJ McCollum юм ярихгүй. Миний фэнтезиг бүр утааруулж байгаа цорын гац. CJ McCollum тэгэл жилээс жилд фэнтези утааруулах гоё тоглогч л. CJ McCollum-ыг ер нь плей-оффоор л авдаггүй юм бол өдлөөл за өстой хэцүү. McCollum ихтэй яг тэр нөгөө өөрөө намхан штэ. Тий. Ороод ингээд нэг хажуу талаасаа бүр нэг хамгаалж хөрөхгүй нэг 70 хийдэг штэ. Тэр нэг нь айгу McCollum дээрээс нэг тийм амар өөртөө зай гаргацдаг юм тийм. Өнгөр том стек байг гэх юм уу. Дундын замаас тэрийг алддаггүйс энэ жил айгүй их алддаг болчих. Step back гэснээс тэр Houston хамгаалгаа болцсон байл. Тэ. Хамгаалт гэж юу гэдэг юм бэ? Юу яасан гэлээ? Хідэн товтлогоо Хаалтан чи юу лээ? 3-аас 20 мөр шидэд байгаа шүү. 20 шидэд 4-ийг хийж ин ч гэх шиг. Харт өглөө 39 авсан. Гэхдээ наа чи угаасаа бараг 40 товчлж байгаа байхгүй. Ер нь их оноо чөлөөтөр явж байгаа. Товтлогооны харт амар муу байгаа.
Манай нүг түрүү 7 хоног тоглосон хүн хаардан байсан байхгүй. Тэдний багийн товтлооны хүн амар муутай хаардан болсон. Нээвч ийн байхгүй тийм. Дээвч ийн байхгүй. Тэгээ хаартан чи ямар баллер их стат өгдөө. 2 блок гэж. Тэгээ Facebook бол угаасаа одоо багийн номер 2 гэдэг хүлээн зөвшөөрсөн билээ. Надад тэр нь бол таалагдж байгаа. Бүх тоглоо хаартнаар. Уусаа яач үц Rocket Harden хэл. Паралны баг байсан учраас. Тэгээ тэр хоёр хоёулаа хамгаалахгүй л. Хардны хамгаалт муутай багууд оноо авалтч тэр оноо өгөлтч тэр айгүй өндөр ах юм те. Ялангуяа хөөстөн чи өөрөө оноо авахч одоо Harden Westbrook гэл байж шүү дээ. Нөгөө дээр хамгаалт муутай болохоор их ч оноо хамгаалахгүй тоглолтын дээр хамгийн гол нь PJ Tucker бүр тоглохгүй. Биш. PJ Tucker сайн тоглоод байгаа байхгүй 20 морь оноо аваад. Тэгмээ надад ашигтай байгаа байхгүй. Надад нөгөө Tucker байгаа. Надад Tucker-ын 3 шидэлт оноо хэрэгтэй. Тэгээд хамгаалаад жоохон тоглоод хүн Tucker оноо авахгүй. Стат авахгүй. Ямар ч стат авахгүй. Амар сонь. Бусд юм дээр. Тэгэд өөр цойлж байгаа багуудыг бол Miami Heat байна. Miami Heat нэг Naan Hero гэдэг хоёр рүүкээ. Тэр хоёр нь баг 90 ирээдүү гээд болох тийм Miami-ийн тоглолт баг үзээгүй. Тэн дээр нь яачээ гэдэг. Тэгэд Winslow манай би бас Winslow-ыг авсан. Winslow ерөөсө Winslow гимтц. Түрүү 7 хоног тоглохгүй байж байжстай гимтц. Юу ч болсон юм байна. Jimmy Butler яхаа тэгэл тийм од шиг л хэлээ. LeBron ч Miami-ийн үдээс алсан юм шүү тий. Lakers энэ жил гоё байна. Яа ойрт хараагүй юмнуудаа хавж байна. Гимтэл холоо бас. Харин бэлтэл холоо бас. Тэр эдийг мөр зүр нь хордоо идэх юм мэдчихвэл та. Консенсыг бэлтцсэн одоо тэгээ барцд нь арилаа байлгүй дээ консенс. Консенсыг гэхдээ нэг хайлт тоглож магадгүй гэсэн зүгээр шуум явсан тэр дэхтэй хутлаах уу. Энэ улиралд ирэхгүй гээс дээ. Улиралд уулна ирэхгүй гэж хэлсэн. Гэхдээ улирлын сүүлээр тоглож магадгүй гэсэн. Юу ч гэсэн харч ил бай. Тэгээд өөр залуу багуудаас ихүүлээ. Миннесотагаас яг Wiggins энэ жил арай нэг өөр төвшин нэг тоглоод байгаа юм шиг санагдсан. Клач үед нь Wiggins орж ирээ шийддэг. Ер нь таусаа биш. Wiggins их тогтолдог болсон билээ. Одоо нэг тэгмээрсэн. Одоо угаасаа тийм плей-оффт орохгүй багууд. Эсвэл авраг авахгүй багууд ингээд итгэн зүгээр тоглогчтой бэлдээд. Яг стар тоглогчтой ингээд бэлдээд яг клач болгоод бэлдээд байвал. Миннесота дээр нөгөө яригдж байгаа юм болохоор D'Angelo Russell-ыг холбогчоор одоо 12 сарын 15-нд болохоор гэрээсэн тоглогчдыг солих боломж нь 12 сарын 15-наас үүсдэг байхгүй. Тэрийн 100 гэрээсэн тоглогчд 15-наас солигдож болно. Тэгэхээр D'Angelo Russell-ыг авах боломжтой. Тэгвэл Golden State бүр хог дээр үсрэх нэг. Хог дээр үсрэх яг уу дараа жил амар болох байхгүй тэр багчаа. Одоо Covington-ыг жишээ нь D'Angelo Russell-аар солиод авчлаа гэхэд дараа жил Green, Covington, Clay, Curry гэдэг. Нөгөө хуучны Warriors ирээд ирж байгаа юм. Тэгэхээр Warriors-ын талд амар ашигтай. Тийм. Covington-оор бити солиосаа л гэж би бол бодож байна. Тиг мигээр солиод. Jeff Teague. Teague бол нөгөө Green чинь өглөөний тоглолтод гараад илүү. Тийм. Green ер нь бол нэг хоёр тоглолт тоглоод нэг тоглолт амраал нэг тэгээл явах баг. Одоо нэр маа. Clay ирж ирээд. Clay ирэхгүй бах уу? Энэ жил ирэхгүй. Да ирэх үлрэлт. Clay Curry эргэж ирээд яг Splash Boys байхлаа. Мэдхгүй бас хэцүү шүү дээ. Бэртлээс орж ирээ. Гарын гимтэл ямар ахаас шалтгаан. Clay-ийн шидэлт бол бүр амар болоод ирж магадгүй. Хэлсэн тасалгааны хүмүүс чинь. Clay Curry хоёр чинь ингээд цуг зугаалга мугаалахаар яваад байгаа юм шүү. Тэр хоёр одоо амарч байгаа. Зүгээр амралтаа авцаа гоё харагдчихлээ шүү дээ. 10 жил сурчаад жилийн чөлөө яваад байгаа юм болно гэх шиг. Уусаа тэр хоёр баахан ч авраг авлаа тий. Одоо нэг жил амархад яах вэ? Гэтэ бас гайхалтай баг шүү. Сүүлийн хэдэн жил тэгэл Golden State сүүлийн 5 жил лөө яваа тэлээ шүү. Тасралтгүй. Тэгсэн чинь нөгөө Cleveland ч бас хөөрх яваалт лээ. 4-5 мөн плей-оффын байранд явсан. Уусаа маа Kevin Love тий. Дөрөв тавьжсэн. Уусаа Kevin Love тий. Бараг Minnesota-д байсан Kevin Love болоо. Love самбарт тэр Love Thompson хоёр чинь самбар зүгээр бараг хоёулаа тустай 20 самбар аваад. Ээлжлээ. Love эртээд 20 самбар 18 самбар 20. Надаа Kevin Love боо шүү. Тэгээд Thompson маргааш нь 15 самбар авчиж байгаа. Ээлжлээ л ерөөсөө. Тэгээд нөө Sexton ч яваа тоглоод ирсэн. Sexton бол SG дээр гарахчвал амар боломжтой. Даанч ашиж таахгүй.
Тэгээд ер нь бол одоо нэг багуучин дөнгөж формонд ороо явж байгаа. Тэгээд тоглогчид ч гэсэн их нь бол формонд ороод эхэлж байна. Удахгүй Пол Жорж ирнэ. Тийм. Пол Жорж маань нэрээ. Жорж ирэхээр хамгийн гол нь ирэх нөө. Clippers ямар амар баг болох нь бол гэдэг л байна л да. Яаж одоо ойлголцож яах нь бол гэдэг шүү дээ. Тэ. Уус яхаар ингээд одоо зүгээр ингээд нэг стат ингээд харах юм бол одоо бүрэлдэхүүн харах юм бол уус мангас байгаа шүү дээ. Гол нь яг яаж ойлголцож яаж систем тэр байх нь бол Пили ч бас нэг жоохон тийм дамжуултгүй төрлөө тоглогч шүү дээ. Хаартан шүү. Тийм. Ер нь бол түрүү жил бол бүр тэр нэмэгдсэн мэт байхгүй. Нөгөө Westbrook-с захвал шиддэг те. Өөрөө давталдаг, өөрөө 20 доноо дончилдаг. Түрүү жил Пол Жорж ялч өөр байсан л та. Тийм. Одоо тэрээр дад ер нь бол 23 оноо л авдаг байсан. Одоо бифтлээсээ олж ирэл хэр тоглох нь. Шингэн мингэн аахгүй. Дончич Лука Дончич тэр яг хоёрын нэг үзүүлэлт ийлээ шүү дээ. Өнгөрсөн үеэрл Дончич нийт 72 тоглолтод оролцсон. Тэгээд талбай дээр 32.2 минут дундчлаад оноо нь 21.2. Маа сайн биш. Тэгэнгүүт энэ үеэр болохоор одоо ингээд 7 тоглолтод оролцсон гэхээр 35.9 минут 26.7 оноо дундчихсан. Тэгээ бараг трипл дабл дундчлаад байгаа. Сүүлчээ 2 дараалал тэрэл авч хийсэн үү? Тийм, дээрэс нь ассист нь бүр. Тийм, Дончич энэ жил бүр ассист нь 15.5-тай яваад л шивэр холбогч дээр гарч байгаа. Гоё ирлээ. Ассист бол 15.5-тай бас л үнэ. Цагаан Леброн. Лука энэ жил цэвэр холбогч дээр. Тэгээ би бодсон л тоо. Треянгийн статик хэлэх чинь. Тийм. Янг болохоор өнгөрсөн үеэл 81 тоглолтод оролцоод оноо нь 19.1. Энэ үеэл болохоор 24.2 байгаа. Бүр хоёулаа бараг 5 маа оноо өгсөн юм шүү дээ. Гэтэ донцчих бол Янгаас бол нэг жоохон ганц хоёроор бол илүү байна. Оноо энэ дунд чинь. Яг нэг жоохон юу хаяатай шидэлт нь бүр орхоо очт юм бэл. Тоглолтын харахаар. Хаяатай бүр байхгүй. Хаяад бол бүр галзуу. Гэтэ ер нь бол Янгаар бол угаасаа шидүүлэх юм бэл. Бараг 20 шидвэл. Тэгэд энэ жил миний харсан юм нь одоо Кари бол All Star тэгээ орохгүй шүү дээ. Тэгэглээ дээр. Тэгмэд Донч бараг гараанд гарч магадгүй. Яг нөгөө guard position дээрээ байх юм бол Хартон тэр хоёр ер нь бол West-ийн гараа Батараа юм бол гэж боддог. Эсвэл Лилард тий. Донч ер нь бол All Star-т бол Батараа. Донч. Би бас Rose-ыг орох нь. Би гэдэг. Rose орчаасаа тий. Rose орчаасаа. Rose гол нь East-д байгаа. Тэгээд үзэгчтэй санал амар аав. Тэгээд өөрөө сайн тоглоод байх юм бол тоглогчтой санал аваад яа болохгүй why not тий. Тэгээд Чикагот тийм ээ. Чикагот болох байхгүй хамгийн гол нь. Тэг бас л тэр нөө юунд Чикагогийн юу нөө талбай дээр орж ирлээ гэсэн чи бүгд те MVP тэр мөр бас л гоё акшн байл шүү бас л. Тэгээд Детройтын тоглолтыг бол би ер нь бол нэлээ их үзэх байх. Яг л Гриффин нэгдүгээрт байгаа л та. Тэгээд Драмонд гэж бас нэг мангас байна. Бүр юу чи максимум юу энэ тэр угаасаа л зүг самбарын доор иждэг. God. Гэсэн сайн хэзээ ирэх чинь. За чин 12 сар. 12 сар. 12 сар. Яасан гэдлээ? Хөл Угаасаа тийм биетэй тэгэж өсөжтэй хүнийг үлэн гимтггүй яах. Одоо би гэдгийг наацхын би байгаа байхгүй ингээд. Сая хагасайн заал авсан чи ингээд. Одоо хөл янгнаа л ингээд өвдөд байгаа байхгүй. За NBA-ийн сониач юм бол ийм байна. Тэгээд хүмүүс бас нэг хэрхэн фэнтези тоглох вэ гэдэг айгүй их асууж ирлээ. Тэр талаар нэр ярих юм уу эсвэл инфо оруулах юм уу? Тэр талаар бичвэр оруулах юм уу? Бараг бичвэр оруулсан дээр хаа. Тийм пост оруулсан дээр үл үү. Тэгээд тэрнээс гадна нэг би нэг фэнтезитэй нэг подкаст хийлсэн таарсан уу? Hot Tea Fantasy гэдэг. Тэр ер нь бол 7 хоног болгон фэнтези мэдээлэл оруулаад залуусаа тэрийг дагаагаарай. Apple дээр бас хэлээ. Hot Tea Fantasy гэдэг. Яванда тэднийхтэй холбогдох таагаад бас хамт подкаст хийх талаар. Нэг залуу бол ярьж илээ. Биднес чинь тэгээд яг цэвэр фэнтези гараад л явж. Тийм цэвэр фэнтезигаа яриад 20 минуттай ерөөсөө. Бас сонсч байсан гоё. Тэр 7 хоногтой ийм хүн гаргана, ийм дөрөв тоглолттой гэдэг. Тэндээс бол мэдээлэл авчихвал бол зүгээр. Өглөө жишээ нэгтгэхийн өглөө ажилдаа явж байхдаа сонсоол. Нэлийн мэдлэгтэй гарууд байлээ тий. Тэднийх бас гоё юм тий. Яг одоо ингээ NBA Talk
базар мазар гэдээс бас яг арай нэг өөр сэдв барьж байгаа тий. Манайх шиг. Манайх Apple-д орчуулвал гарах гал. Манай icon зураг бэлэн болтгүй. Яг icon зураг гоёор хийчихвэл. Тэгэл зураг мураг бэлэн болоод эхлэвэл манайхаа тэгэл сорсуудаа өргөжүүлэл бөмбөгдөн штэ. Тэгээд бэлэн байгаарай. Бүгд лайк, шеэр хийгээд subscribe хийчмээр шүү. Манай хандлт бол нэг ойролцоогоор 100 муутай л байгаа шүү дээ. Дундаж average хийдэн. Average нь бол 90-д 80-дтэй. Өмнөх юмуд нь айгүй бага. 2 3 дугаар багт. Эхний дугаар гэхдээ нэлээ олон. Тий, эхний дугаар гэсэн нь бол нэлээ олон групп төр ширгэлсэн. За тэгээд өнөөдөр бол бид гурлаа ярьж байгаа. Дараагийн дугаар дээр бол нэг зочин бас ирэх байгаа. Тийм зочинтой ирэх байгаа. Хин гэдгийг одоохондоо. Тий, одоохондоо ноц. Дараачих дээр бас нэг жоохон ойрхон хийгдэх дугаар байгаа болохоор өөр ч юм ярьж магадгүй. Тэр гэхдээ ер нь бол NBA-тэй холбоотой. Warriors-ын талаар бол дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна. Ингээд ер нь NBA-д өндөрлөх үү. Тэгээд да. Завсарлах уу та. Завсарлаад нэг гинжингийнхаа дууг сонсцгоо. Шин дуу гарч байгаа. Тий. Одоо яг 8 цаг болж байна одоо. Одоо ингэсгээл нэг аплод хийх бах та. Премьер хийцэн байсан. Тэр дууг нь сонсоод бид нэр тэгээд шууд яриад үргэлжлүүлэе гэж бодож байна. Дууг нь та нарт сонсгоё. За сонсгоо. За энэгээр ч сонсгооч яах вэ? Энэгээр ч баг сонсохгүй. A few moments later. And we back. За би завсарлаад ирж ирлээ. За нэг гинжингийн шин дуун аплод хийгдсэн байна. Одоо бид нэр подкастн дээр шууд реакшн хийх гэж байна. Энэ клипийг одоо үзээд ямар сэтгэл төрхөө шууд лайв шаа. Тийм амар те. Энд чи юу клип биш зүгээр аудио юм шиг харагдаж штэ гүм үү? Тийм. За сонсоод үзье. Бид гур бас яг анх сонсож байна. За эхлэх үү? За тавилаа шүү. Энэ чи хайрын дуу юм биш үү? Манай тоглолт 29 хоёр vibeтэй. Интро байсан юм шүү сарч мараг. Амар бит юм байна. Сико мод яагаад. Энэ нөгөө гинжигийн төвшүүд үү шүү дээ. Тийм ээ. Стори море болоод тийм. Monster дээр баах юм болоод байна. Сториг бас л харсан да. Monster дээр болсон юм тийм. Monster дээр TNT дээр явж байгаа. Speedy шүү байсан та. Сэгэн бүгдээрээ л байна. One ball чивч. Monster яасан ба Monster-ын артистууд бүгд л байсан тийм. Сачо Тэнгисийн дөрөв аалт. Аян хэсгийн сториг нь гоё гараад ирсэн. Ой бата мата. Йоо спикерээ. Тилада. Сабзиро. Nintendo. Ата тэгээд энэ ширүүн барьсан шаад чинь. Сне хэнэсээ гаргаж ирчихвээ. Бүр алсан юм шүү те бартын дөө. Клипний зураг авах ба birthday party. 4 жилээс чинь таадаг гэсэн тий. Флаг нэг шилгүү хараач явсан тий. Сохтодоо тайлсан. Гүнсэг байхгүй шүү дээ. Яг клипийг харахад бол үнэхээр саагсан байна. Төрсөн өдрийн саагалт, клипний саагалт явагдсан байна. Бата бүр алчиж шивээ. Энэ санийх юм би. Санийхны продюсер баха. Monster-ын тийм.
Аач Санчо. They still fucking with me to this day, man. What's up, Fuck go with fuck? me. My nigga, what's up, Big Wayne? Young Dizzy, what's happening? альбомын intro амар болчих. My bro, Young Best. And of Young course, my Best. since day one shot the shit pass up in this bitch too. What's up, Toka? Y'all think into the cake and big Spinning goes every song. What's up, yours? Into the cake and big into the cake and big За. Янзч бүх хамуудаа дурдаг шиг боллоо. Энэ зураг сүлт нь гарч ирж байна. Энэ костюм Jack-тай баг Monster-ын захирал нөх шүү. Тийм. За энэ ямар ч гэсэн Speedy байна. Тэр доор гинжин хинтэй. Butterfly, Togi, Sancho, Incol. Senti. Young Bass-ын саяны намхан юм биш үү? Тийм намхан юм бүдүүн дүү. Incol тэр нөгөө нэг ийм өнгийн шилтэй. Тийм. Incol ч дийж шүү дээ. Тийм Monster-ын продюсер үү явж байна уу яаж байна. Нөө манай Вандегийн хоёр байна. Зурганд Энд харагддаг байхгүй хаа. Энэ ч арай логийнхэн л байгаа юм шиг. Шэнтэй зургийг авч гисэн баха. Бараг. За альбомын интро ямар амар хэлсэн бэ те. гоё алж штт. Чика хайптай байна. Алж байна. За угаасаа тоглолтын бол үзэн шүү дээ тий. Махан Грипет 29-нд дуулцъя. Тий. 29-нд таарэ гэд чадвал баг пэйжэрээ хальт лайв хийнэ тэрэн дээр. Швиш кэстийнхэн байна. Алнаа. Тэрэн дээр хальт лайв хийгээ тий. Ийм их юм болж энэ да ингэж энэ да. Early ticket нь 20 акцэстэй. Тий. Shopee цэгийн дээр зарагдчихлээ. Maaхан баг ингээ рекламдаад өгч байгаа шүү. Хөрхөө нэг. Одоо мөнгө төгрөг авна шүү. Тийм амар тий. Гинжээ. Мөнгө төгрөг өгөөрэй ой. Үнгүү тасалбар яд шөхөөлгөө дээ. Гинжээ. Дээрээс нь тэгээд амар олон артист ирэх юм байл шүү дээ. Lumino, Guest те. Descent, Vanquish тэгээд Ёо. Тийм Vanquish байсан. Дээрээс нь UB comedy-ийн ирнэ гэхэд бас юм stand up жоох явуулах гэж болж тийм баг. тэр өдөр бол саагах баха угаасаа. Гоё явах юм шиг байна. За Монголын өөр хөгжмөр сонь сайхан. Монголын Өөр ч одоо сүүл гарсан дуунууд одоо тэр нэг Мара Саширын lifestyle бабу гэдэг залуугийн NASA ойлоо. Тийм дуу байна. Тэгээ Гинжа Mrs. M хоёрын сувгаас ойлоо. тэр бас гоё үлээ. Тэгээд ер нь OG Mob-ийн бас айгуу тийм ихтэй дуунууд гаргаж илээ. Одоо нөгөө нэг талд ингээд одоо Monster-ийн яваад байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө талд ингээд Backrap гээд тэнгүүтээ Жилок байна. Тэнгүүтээ Motor-ихнаас бас байна. 168. Тэднэр нь болохоор юм нэг жоохон диско талын тий одоо Rookie дээр бас цуг явдаг болсон бэл. Тийм. Ер нь одоо ингээ хараад байхад ингээ OG Mob Monster-ийн ингээ баг хуучны Vanquish CCB-ийн гэж явах гэдэг юм шиг л харагдаад. Талд өөрсдөх юм аа тий. Бас нэг учиргүй дислэлцэхгүй байгаамаа. Нөгөө талд нь бас Мара хин гээл тий. Дислэлцэхгүй ч гэж лэблийнхэн гэл. Бас хөөхөн дис яваад байгаа юм шиг аа Motor-ийн Swiss-ийн эсрэг Wandebo. Тэр сүлд Wandebo нэг дис цацснаа чиш тэр баг нөгөө нэг өөр нэг хулгайн YouTube channel дээрс нэг дисн тавигдсан юм шиг. Алби бас нэхгээ баг устгацсан баггүй. Тэр SoundCloud дээр тэр Wandibog-ийн Holbis-ийн дис байсан. Өөдөө юу л улаа. Тийм өөдөө юу гэд байжсэн дээ. Би сонссон да. Тийм би бас хайлт сонссон. Би ч гэсэн сонссон. Тэр нөө төгшүүрийнх нь л зарим юу яваад л. Тэгээд рилдэ хаягдсан гэдэг. Энэ Волфисм руу нилэм явсан байлээ. Рилдэ яг хаягдсан юм уу? Үнэхээр тэр гэрийн дуусаад тэгээд сонгохгүй гэдэг шийдвэр. Гэрийн дуусаад сонгохгүй гэсэн. Ер нь өөрөө лейбл нэх ер нь сонирхолтой байсан. Ер нь Волфисм өөрөө бас жоохон яасан юм шиг үлээ. Нөгөө нэг Rapper G man жоохон нөгөө нэг юу мөнгөөр жоохон барьж исэн гэсэн нэг тим яриа яваадсан шүү дээ. Тийм ер нь жоохон нэг Rapper G баг ихэнх хувийн мөнгийг наваад тэгээд араас нь Волфисм тэр нөгөө рилийнх нь үлдсэн хувааж аваад ер нь Волфисм яг бизнес талаас харуул Волфисм жоохон бас юугүй байсан юм шиг үл ашиггүй байсан юм шиг. Угаасаа нэг Тукачин тэгээд хэлсэн шүү дээ. Лейблдээ 60% нь өгдөг. Дараа нь 40%, тэгээд 20% бас ашиг яадаг гэдэг гэсэн. Лейблдээ 60% өгдөг. Тэгээ одоо нэг цомгийн ашигынхаа 60% лейблдээ өгöd. Дараачийн цомгоос 40. Тэгээд багасаад тэгээд сүүл рүүгээ өөрөө их ашиг авдаг. Тэр чинь бас тэгэхгүй болохгүй та нөгөө нэг лейблүүд ч өөрсдөө бас нөгөө нэг клип тоглолт эднээсийн зардлыг дагаа гаргаа явждаг байхгүй. Сая нэрээ хоёр ч тоглолт болчих шүү дээ. Wandebo-гийн тоглолт
White Rock болсон. Тэр бол гоё болсон юм шиг л. Тийм. Тэнд очиж үзсэн таньдаг хүн хүн байна уу? Мэдгүй Instagram-аас л харсан. Завгүй л яваадсан байна. Тэр чинь нөгөө 5 дахь өрөө бас ажилтаа байсан юм Тийм. байна. Тэр ихтэй ер нь очиж үзээч гэж нэг бодоагүй л дээ. White Rock. Тэр Wendebo-гийн яг Wendebo бол гоё юу л та. Гэхдээ нөгөө нэг хамтлаг гэхээсээ илүү нөгөө юу айгу жоохон фэнүүд очиад. Ер нь бол парк дээр гэж байгаа юм. Жоохон хүүхдүүд айгу олоодсон баг гэж би бодсон. Яг угаасаа Wendebo-ийн fan base нь айгу тийм 10 жил Баг насны гарч Яа бүр тэр манай 4-р ангийн төч Wendebo сонсоос эхэлж явж байгаа. тийм бол. Гэхдээ уунаа ч бүр айгүй юу болсон байл шүү дээ. Амар Бүр жоох хүүхдүүд маа дүүмүрч хүртэл уунаа гэж ярьж байгаа. Тэр бүр юу би YouTube дээр бас нэг reaction хальт хараа явж исэн чи гадаадынхан бас Wendebo-гийн унаанад reaction хийсэн яваад байгаа. Би тэгэл тэрийг нь харж чаад вау. Тэр ер нь угаасаа амар viral дуул та. Тэрнэр угаасаа тэгээд гойч хүүхнүүд тоглосон. Сансармаа нэмэнэ. Сансамаа гоё биш дээ. Гэхдээ нөгөөх нь гоё. Бадамлын хаа. Юу ачи. Тэг өөдөө байхгүй болчих. Саундклуб дээр тийм. Би сайхан хэд оны өмнө сонссон санагдаад. Ямар ч сонсоход бас Ямхаа. Яг ярианаас сонсоход ингэсэн юм шиг байгаа. Одоо Дондиорын тоглолт. Тийм, Дондиорын тоглолтын дээр эхлээд Wendebo араас нөгөө Львисом гарсан юм байна л да. Тэгэхэд Wendebo гарчаад шууд дис дууга тайзан дээр яваад араас нь Львисом шууд бас тайзан дээр дис дууга явсан гэсэн нэг тийм яриа яваад. Тэр хоёр тэгээд тэрийг нь дээр нь болохоор Дондиор сүл залруулах хийгээл гэсэн. Энэ хоёрын асуудалгаас би ингэж өөрж авчираад энэ хоёрыг ингэж дуулуулаагүй хэлээ өөрөө. Дондиорын юун дээр чи хайлт тэгээд таарсан тий. Гэнэ юун дээр автер дээр бол тийм. юу болсон бол автер дээр нь Дондиор бол зүгээр л явчихлаа хэлээ. Тэр нөгөө нэг дотор тэр пастел дотор чи яа нүл утаа байсан тий. Тийш бүр Амар согтуу мангар болоо согтуу хүмүүс. тий. Бид чинь хайлт орчоо гарсан юм а тэрэн дээр. Гэтэ ер нь бол одоогийн хипхопт нэг юм шүү юм байхад гоё шүү дээ зүгээр шүү дээ. Нэг хоорондоо дийсэлцэл угаасаа хипхопт нэг тийм шүү юм байдаг шүү дээ. Тэснээс тэр Дондиорын шин цомгийг нэг юмд орохоор нь сонсч үзснэ. Тэр надаа айгүй тийм концепт маягаар хийцээ альбом болохоор таалагдах юм шиг санагдаад байсан. Одоо нэг тийм жоохон нэг тийм дэвлэш концепттэй. Өмнөх юу нь болохоор нэг амар эмо байсан шүү дээ. Тийм одоогийн байдлаар гаргасан синглүүд нь бол ер нь л дагуул яваад. Level Inside юу муу гэлтэй. Гэтэ өмнөх альбом нэлээд хит авсан шүү дээ нөгөө нэг XXXTentacion-ы Дөрэлла морэлла гэх. Ер нь нэг тийм л дуу юм тийм ямар дуу байгаад лаа. Lost тэгээд шууд интро нэг тийм X шиг эхлээд cover мөр нь ер нь төстэй гэл. Дондиор өөрөө угаасаа нэг лайв ярьж ийсэн шүү дээ. Тийм. Одоо нөгөө нэг ингэсэн би бол XXXTentacion-ыг хуулаагүй зөвөр хүндэлдэг болохоор юм дуунууд хийсэн гэдэг. Яг хоо нэгтгэлийн бас жоохон хэцүүлтэй. Одоо нэг хуулсан гэж хэлэхэд хэцүү, үгүй гэж хэлэхэд хэцүү тий. Тэгээд яг хуулсан болсон одоо адилхан дуурайсан гэх юм бол тиймэрхүү дуу бол айгүй зөндөө олон байдаг. Наадах нөгөө нэг Wendebo-гийн банк аккаунт чинь тий 18 сая үжтэй. Тэр хоёр чинь адилхан шүү дээ. Юу нь бол утга санааны хувьд. Тиймэрхүү бол юмнууд бол байхан байгаа. Гэхдээ бол яг сайн уран бүтээл бол гараад байгаа байхгүй. Бидний чихийг баясгаж ийн гэдэг чинь л боломж болж байна тий. Угаасаа гадаад улс ч гэсэн ингээд өөр дуунуудаа сайн бил та тий. Тэгээ яг өөрсдийнхөө дуугаа бол шууд өөрсдийнх нь 100% санаа байдгүй ямар нэг өөр дуу сонсоод тэнцэнс нэг мотивашн аваад тэгээд тэгжээш дуугаа гаргадаг юм болов уу гэж би бодоод байдсан шүү дээ. Тийм. Гэхдээ Дондиорын юу тийж амар явж байгаа юм уу? Гэхдээ яг нэг яг өөрийнхөө фэнүүд дондоо бол цаачаа амар ивлээ. Одоо нэг members only гэдэг байхгүй. Тэднээс өвхөө хат шүү дээ Дондиор. Тэ Wendebo Дондиор хоёрын fan base яг тийм үнэнч fan base байгаад идэм байлээ. Тэгэд ер нь бол насны хувьд л аюу адилхан. Тэ. Насны хувьд адилхан. Wendebo ч би сүүлийн үед ер нь Wendebo-ийн fan base-ийг баг 10 митэй төстэй болох гэж байгаа мó гэж хардсан. Дөхөн. Ер нь дөхөн шүү. Нилээн амар ширүүн фануудтай юм байли шүү. Би бүр шоконд орсон шүү дээ.
нэг ямар постн дээр үлээтэй явж ирсэн. Яаж вэ? One Day Boy шилтгэн, One Day Boy нэгтэн. One Day Boy-гоос барах рэпрүүд Монголд байхгүй, байдаг ч хүү 10 жилийн өмнөх оппозитийн фэнүүд л тийм байсан. Нэр одоо банд бас нэр оппозитийн хоёр л болж гарч ирж байгаа шүү дээ. Нэг хүн болгоно нэг оппозитийн фэн хуудасд ажилтдаг байсан шиг тийм. Workset opposite фэн. Би сонсдог дуртай байсан ч гэсэн бас арайч тэгж тэнэгтэйг юм аа. Хүн болгол тийм байдаг байсан. Тэг ер нь хүн болгоно л сонсдог л байсан. Оппозитийн хоёр гэхдээ бас нэг халтур хийгээл яваал л дээ. Хальт. I love товар иймгээд нэг тийм юу яваал л дээ. I love-т нэг лайв нь явжсэн. Yon дээр ирсэн натсан шүү дээ. Yon дээр манайд очсон. Гэсэн бас нэг яг нэг сүулт гаргадаг нэг хамгийн сайхан анхаалын гэдэг тэдрийгээ дуулчихлаа. Тий. Анхлууна дууссан би тэрийг сонсч байгаа. Юун гоё. Тийм сингл гараагүй дуулдаг юм байна. Тий. Хөрөн мөрмөд дуулдаг л. Гоё лээ. Тэр хоёр бол хиндэл. Тий. Жохон нэг сонсч исэн яг тэр үед тэнцэн сонсч исэн хүмүүс л жоох таагүй байсан. Тэгээ нэг нөхөр тайзан дээр гараад гарч ирж бүжгэлчих гээ зүгээр. Тийм. Энерлийн микрофоныг аавын хэлгэл байна. Авч дуулчих гал наа. Тийм. Ер нь бол тиймэрхүү бүдүүлэг юм өстой муухай байлээ. Тэгээ артистуудыг жоохон хүндлээд нэг өөрсдийн гэсэн орон зайг нь өгч явахгүй бас муухай шүү дээ. Тэгээд корпорат дуулцгаая. 29-нд. Энэ яг рекламны болчих. Бүүнэр яг цахимччих. Тийм амар тий. За. Монголд бол иймэрхүү бол гадаадад нэг юм дэлхийн нийтийг шоугулж чинь тэр бол мэдээж Kanye West юм аа. Тэ? Kanye West шин цом гарсан байгаа. Тийм тэр нь бүр Jesus is King буюу Есүс бол хаан юм аа. Бурхан биш хаан. Jesus бол бурхан биш хаан юм аа. Jesus. Юу асан бэлээ шүү дээ. Тэр нэг 18 оны 8 сарын үед анх цомгоо хийн гэж дуу бичихсэн бэлээ. Тэр нь өөр нэртэй. Янди гэдэг. Янди гэдэг. Тийм. Тэгээд явж байгаа тийж цомгийнхоо гарах хугацааг мораль тодорхойгүй хугацаагаар хойшлуулж явж исэн чинь Kim Kardashian 19 оны бас 8-9 сарын сая 9 сарын тэдэнд Instagram дээр нэг зураг авсан. West-ийн цомог бол шинэ цомог нь Jesus is King гэдэг нэртэй гарна гэж олон түмэнд түгээсэн байт юм байна лээ. Тэгээд 9 сарын тэр чинь 19 төлөө гарна гэжсэн. Тэгээ хойшлуулаагаа сая 10 сарын 20-нд. Тэр чинь угаасаа жоохон асуудалтай байсан юм шиг нөө альбом таалагдахгүй байна гэ Kanye West дөөс. Kanye West айгуу маяг. Kanye West дөөсөнд таалагдахгүй байна гингүүтээ альбом гаргахаа ойлоод кино гаргахаар болсон. Киногоо гаргасан тэгэнгүүтээ араас нь ингээд альбомо гаргацсан юм шиг. Яг нэг өдөр гаргасан. Кино нь болохоор манай IMAX-д 3 хоног гарсан. Би харамсалтай үзэж хэмжээг л тээ. 10 мянга гэжэлсэн. Яа нэр 3 хоног гаргасан бол. Мэдгүй үзэж багтаа ямар юу өөрийнх нь одоо баримтат юм уу юу юм? Нэг тийм 30 минутын өөрийнх нь хийсэн юм кино. 30 минутын кино юм уу? Тийм. Зөвхөн IMAX-аар гаргана гэдэг. Тийм гэрээтэй хийсэн гэсэн. Өөрөө угаасаа IMAX-аар л гаргасан юм байлээ. Бараг Трамп тэгээ хэлцээ гэрэн дээр бараг хэлсэн юм шиг. Би бол тэгэж ойлгосон. Трамп манайш бас зуудс штэ бас. Тийм. Кanye сайхан. Kanye-гийн нэг Трампыг нэг дэмжих үзэл нь яг нэг бусад хар хүмүүст болохоор таагүй санагддаг. Kanye болохоор нэг яагаад юмыг зөв үзэхөөс нь хараад ингээ сайхан байх талаас нь байж болохгүй юм бэл гэдэг ер нь талаас л яваалга л та. Юу л Make America Great Again гэдэг мага гэд. Ер нь бол бас хэцүүлтэй нөгөө Трамп ч өөрөө нөгөө нэг юу гадаадуудыг нэг хөөн улсаасаа хөөн ухааны цагаачлалыг болиулсан бол гэсэн биз дээ. Тэгээ тэрэнд нь бас нэлээ нөгөө тийм өнгөт арьстангууд ороо явчихж байгаа байхгүй. Тэрэнд нь л ер нь эсэргүүцч ер нь харууд нэлээ уурлаад ер нь харууд нэлээ Дональд Трамп дургүй байсан. Тэгээд Kanye West Дональд байсан ч одоо хүртэл дургүй. Kanye West Дональд Трампыг дэмжсэн чинь ер нь Kanye West-ийг харууд нэлээ дургүй үлээж авсан. Тэгээд хүмүүс тэр зөвхөн тэр Трампын цагаачлалын бодлогын асуудлаас болсон юм уу? Бүр Трампыг гарч ирэхээс өмнө ер нь гарч ирэхээс өмнө ер нь дургүй байсан юм биш үү? Kanye West өөрөө нөгөө нэг юу л та нөгөө нэг амар эго ихтэй нэг тийм би хамгийн шилдэг би юм тийм би юм гэдэг хүн бохгүй. Тийм болохоор бас жоохон хүмүүс жоохон таагүй үлээж авдیں۔ Үгүй Трампд Трампд тэр цагаачлалын бодлоос бүр ерөнхийдөө болохоос өмнө ер нь харууд дургүй байсан. Трамп ч угаасаа Трампд ер нь аль дээр үеисэл дургүй байсан. Трамп ч угаасаа өөрөө нэг тийм юу таалагдахаар биш
Айс цантайч тийм хүмүүс жоохон racist юм шиг. Racist. Тэгээ дээрээс нь жоохон нэг тийм өөрийнхөө дураараа ер нь нэг ихрийн ордныхны шин чанар гарч ирээд байгаа л да. Kanye West, Trump хоёр шүү дээ. Нэг хоёр ихрийн ордны хоёр хүн. За тэгээд Kanye чинь нэг бичлэг өгдөө шүү дээ. Kanye West дургу байх 10 шалтгаан гэдэг. Тэгсэн чинь нэг хамгийн ихэнд нь бол ийг бол гэж явд юм л л дээ. Kanye West нэг өөрөө нэгдүгээрт амар чадвартай бүх хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн. Тэгээд бие тооцсон ч гэх юм уу юу ч гэх юм одоо нэг тийм өөрийнхөө характераар гэдэг. Жишээ нь тоглолт одоо концерт нь болно шүү дээ. Дуу дуулах байтал хүмүүстэй бараг 20-30 минут лекц тавьчихдаг гэж байгаа байхгүй. Концертийнхаа дундуур дуугаад болохгүй. Тэнгүүд заримдаа үзэгчдийг залхахаа хүмүүс нэг тийм хамт байхад жоохон хэцүү хүн гэж ярьд юм байлээ. Би болохоор Kanye West-д гол юм нэг дуртай байхаа болсон шалтгаан нөгөө сүлд гаргасан альбомууд нь жоохон хутраад ирсэн. Тэгэл Kanye West-с баг хүндөрөөл явуулсан. Гэтэ ер нь нэг Trump Kanye хоёрын одоо тэр ертөнцийг авах үзэл бодол эго антер нь айгүй адилхан юм шиг. Тэгээд ер нь маань нийлээ яваад байгаа юм шиг байна. Одоо сагснаас бол бүгд дургу шүү дээ Trump. Одоо Trump-ийн ортонд очихгүй гэл. Тийм. Тэгсэн Kanye өнгөрсөн үлрэлт илүү юу болоод байлаа? Golden State авраг авчаад бид нэр Trump-ийн ортонд очихгүй гэсэн байхгүй. Тийм. Бас нөгөө нэг төрийн дуулмуул яасан чинь юу лээ? Гараа зүрхэн дээр тавьсан байхгүй байгаад л. Бейсбол юу Америк бейсболын тамирчин чинь тэгээд илүү. Бас нэг тийм эсрэгүүцэл яваад шүү дээ. Trump эсрэг. Тийм. Trump тамирчид бас болж байгаа шүү. Америкт бас их л юм болж байгаа. Бас нөгөө нэг Trump-ийн нэг тоглолт болно гэдсэн чинь тэрэнд нь очисон хипхоп артист байвал би буудна гэж баг Snoop Dogg тэгж хэлээдэй л байл. Ер нь нөгөө Trump-ийн тэр юунд нь тоглолтод нь очисон рэпрүүд ижинхэн рэп орсголын хүмүүс биш шүүлгээд анхааруулсан. Яг хөө Trump өөрөө бас хийтэй ер нь 180-80% нь бол яах ёстой л доо. Уусаа хейт авах ёстой л доо. Нэг тийм айс цангаас болоод ч тийм. Trump их чинь дээрээс нь тэр хейтерсээ бүрдүүлэх гол шалтгаан өөрөө хийгээд байгаа байхгүй. Тэгээд гол нь бас нэг цагаан эртээ тэгээ Eminem хүртэл Trump аль үеэсэл дэжлдэг байсан шүү дээ. Уусаа Trump-ийн Disney Kamikaze альбом дээр нэлийн дийсэлсэн байсан мэт тий. Бас фристайл эднээс хийж мэй. За тэгээд артистийнхаа талаар ер нь бол жоохон дэлгэрэнгүй ярэ. Одоо бид нар илүү улс төрлөө ороод байна. Уусаа Kanye West-ийг ярил тэгээд юм л ярина. Kanye ч нь бол ер нь бол анх бол продюсер хийдэг байсан зөвхөн. 2000-ад онд бол рекорд продюсер, beat хийдэг продюсер хийдэг. Jay-Z-ийн бол Blueprint гэдэг альбом дээр анх бол хамт ажиллаж ирсэн. За тэгээ мань хүн явсаар агаад продюсер хийхээсээ болоод яагаад би өөрөө дуулаад ингээ өгүүлж болохгүй. Эхлээд нэг mixtape айгу амар олон дуутай mixtape гаргаад тэр яг тэрнээсээ шилсний эцэст 2004 онд бол College Dropout гэдэг. Манай цэгийн хамгийн дуртай альбом гаргасан. Бүр амар гоё альбом. Тэр бол ялчгүй best альбом болсон. Хэдүүлээ ер нь бол цомгуудынх нь нэг концепт талаас нь жоохон ялс гэсээр. College Dropout ер нь нэг тийм жоохон бүтлгүй хүмүүс нэг мотивашн өгсөн талтай альбом. Тэгээд ер нь айгуу тийм гоё штт. Өгж байгаа vibe майбан тий. Нэг тийм гэгээлэг дуунуудтай айгуу гоё. Тэгээд тэндээс бол санал болгоё гэвэл Slow Jam гэдэг дуу нь гоё. All Falls Down тэр бол үнэхээр inspirational дуу. Тэгээд Workout Plan. Тэр дуун тэр цомгон дээр яг ашигласан концепт нь юу вэ? Chipmunk Cola гэдэг шүү дээ. Тий. Одоо нэг тийм Flamin нэг тийм амар дээр үеийн тийм jazz дуунуудыг сайжруулад нарийнхан болгоод бүх дуун дээр оруулсан байна тий. Тэгээд pop hip-hopд бол нээлт болсон юм байна тийм аа. Тэгвэл анхнаасаа л юм тийм юу байсан юм шүү те. Аюу тийм pop талдаа те. Ер нь бол тэгэл ер нь амтны хэрэгэлдэг мэрэлдэг юм шүү те. Kanye West бүх цомгон дээрээ яг ингээд шинэ юм гаргаж ирдэг байхгүй. Ер нь өөрөө ч юм дээр л аюу креативити байдаг шүү те. Дизайнер шүү гол нь. Дизайнер тийм. Энтерпренер тийм. Уусаа Kanye West ч нөгөө нэг юу зургийн ангид байдаг байсан байхгүй. Тийм тэгээ амар балетын сургуулийн тийм. Балетын дуртай. Битсэн балетын дуртай л та. Ер нь амар гоё шүү дээ. 3-4 балет үз. Би бол драм дуртай. Ялангуяа уянгийн драм. Уянгийн драм их үздэг байгаа. Драма юу. Би дөр үзэж эхлэе да. Би одоо сүүлд гарсан Монголын уянгийн драмуудыг дуусгасан шүү дээ. Чичнэрээ сүүлийн зурс мороос драм үздэг тий.
Тийм. Гоё шүү дээ. Ер нь тэг хүн чинь ер нь жоохон next level болоод ирэхээр сонгодог хурлал яд юм шүү. Манай хүн гэгэрч эхэлж байгаа юм байна. Ер нь эхлээд эхэлсэн юм байна. Дундаа гэж. Монголын дараагийн Kanye West. За тэгээд Гэтэ надад тийм балер ийгөө байхгүй. драм хоёр дахь нь болохоор жинхэнэ нөгөө драмын хөгжмүүдийг оруулсан байхгүй юу? Амьд хөгжим тийм драм одоо нэг дөөрөө нэг тийм оркестр тийм оркестр хөгжим орсон цомог гэдэг. Хоёр дахь цомогоос одоо та нарын мэдэх дуу гэвэл Gold Digger гэдэг дуу шүү дээ. Take my money гэдэг тийм дуу дээ. Gold Digger. When I'm in need. Jamie Foxx таамтсан. Тэр бол хамгийн алдартай дуу. Тэгээд Адам Левантай хамтарсан нэг дуу байдаг. Wake Up Mr. West. Тэгээд тэр цомгийг болохоор pop талтай бол бас Grammy авсан. Тэр бол их гоё цомог. За тэгээ явжсэн чинь 3 дахь цомог нь болохоор гинт электро хөгжимтэй болсон. За. Одоо нөгөө Daft Punk тий Нэг тийм. автотун ороод ирсэн гинт Jay-Z Mazy-ийн зарим юмнууд орж ирэл. Coldplay гэх одоо нэг тийм жоохон тийм электро маягийн альтернатив маягийн хөгжим орсон. Тэр цомгоороо бол ер нь бол гаргаад 50 центийн гангстер эпиг бол дуусгасан байдیں۔ Тэр нөгөө өрсөлдөг нь муу юм уу? Өрсөлдөг альбом. 50 центийн хилдэг миний цомог кинийг давахгүй болсон. Graduation-ы бол яг бүгдийн мэддэг дуу бол Stronger байна. Тэгээд Flashing Lights гэх тэр бол миний бол хамгийн дуртай дуу. Тэр нь өсө клипэн ч юм. Flashing Lights гэдэг ер нь бол шууд сонсоод үзээрэй. За тэгээд дөрөв дэх цомгийг бол ярихаас өмнө Kanye West юм бол ер нь амьдралыг жоохон бас ярих хэрэгтэй. Яа тэгвэл нөө ээж нь бас орсон шүү дээ. Dear Mama гэдэг дуу нэгдэх угаасаа хоёр дахь цомог байдаг. Тэгээд найз өхнөөсөө бас салсан тухайд. Тэгэд яг ийм хоёр ийм метал ийм хэцүү үе гаргаснаас Kanye West цоошин 808-нд Heartbreak гэсэн цомог гаргасан байдаг. Амар цомог. Тэр бол үнэхээр эмо. Дээрээс нь тэр цомог гарснаар яг автотун хөгжөөд хипхопыг одоо шинэ төвшөнд авчиад одооны хипхопыг үүсгэсэн тийм. Тэгээд нөө ихний 3 альбомныхын cover нь болохоор дандаа нөгөө нэг юм өөрийгөө бамбруушаа зөвлөж тийм явж ийснаа. Тэгээд дөрөвдөхөөс тэр cover арт нөөцлөж эхэлсэн. Хүн зүрх үлдээсэн. Тийм. 808 Heartbreak. 808 гэсэн нэг бөмбөрийн цогцол. Тийм нөгөө нэг юм дүн гэдэг нэг амар баас орж ирээд байдсан шүү дээ. Яг тэрийг хийлт юм шиг байлаа. 808-ийн бол хамгийн мэддэг дуунууд юм бол Love Lockdown байна, Amazing байна. Amazing-ыг бол NBA сонирхдаг хүмүүс бүгд мэдэндээ бүх миксэн дээр явж идэв. Ус амар хайп ах. Тэн. I'm amazing. Би бол тэрийг бол ер нь бол Hammers үед их сонсох дуртай. Тэр үгс амар гоё. Hit Heartbreak гоё. Үгс бас дэлхийг өөрчилсөн цомог л доо. Kanye West ч тэгээд гинт нэг юм костюм хижاب мэдээ. Kanye West-ийн стил ч бас тэр үеэс өөрчлөлт. Нэг цагаан пижактай л нөхөр яваад идэв. Нэг юм сони юм те онгорхой шилмэл зүйл юм байл. Тэгээд Kanye West-ийн бас давуу тал нь гэвэл нэг Gucci, Armani гэдэг одоо нэг классик брэндүүд хипхопд орж ирснээр бас онцлогтой нэг. Одоо хипхоп чинь өргөн бүмд гээл явдаг шал өөрсөн байхгүй. Анхнаасаа л нарийнх хүмүүс ийм тэгээ Gucci-гийн гэтлүү юм уу гэл те өөрөө гарц цонх мөх барьдаг. Тэгэл дизайн болох зам л нэгэлсэн. Тэр үеэс нөө нэг алдарт Yeezy Boost маань гарч ирэлсэн. Нөө Nike-тэй гэрэн Red October эдэр чинь яг Yeezy Boost 350. тий. 350. Тэр чинь Nike ч амар буруу хүлээж аваад нөгөө нэг эхний пүүцийг нь яачаад тэгээд Nike-тай тохиролцоонд хүрээгүйгийн эцэст нь Kanye West Nike-тай болоод Adidas-та ингээд Yeezy-ийн пүүснүүдээ гаргахаар бас. Тэгээд тэрнээс болоод Nike 1.5 тэрбум доллар алдсан гэж тийм юм байт юм бэл. Тэгээ одоо угаасаа Yeezy гаргах ямарч боломжгүй байхгүй тий. Тэгээд нэг гаргах боломжгүй ч юм уу үнэн тэнгэр татвар ганц байгаанууд хоёр дахь гар дээр байгаа. Тэгэл Yeezy амар үнэтэй болсон доо. Тэгээ анх яг Yeezy 300 гарахад юу Монголд зүгээр хог нэг гэдэг ёо. Яа тэр үед наад өсчөөгүй. Yeezy 350, Yeezy 750 тэгээд нэг dark boot гэдэг шээ. Тэр нь бас гинт амар 750 бас арай гайгүй. 750 гоё ш. Тэрнтэй чинь нөгөө Nick Young сакс тоглоод байдаг шүү дээ. Тийм. Сонио уултай. Nick Young ч гоё зал. 750 Монголд баг анх болд өмссөн баха. Бараг тийм бах тий. Болдгийг зураг явдаг гэсэн шүү дээ. Тэр нөгөө нэг партнер эпэ санжаа байдаг шүү дээ. Тэр нөгөө нэг
Yeezy-г нөгөө Nike Yeezy-г өмссөн байдаг шүү дээ. Red October. Red бишээ. Зүгээр өөр Нөгөө сарлт өнгөтэй байгаа тийм. тэрийг өмсөд байдаг. Тэр уул амар гоё шүү дээ. Гэт хулхын л жоохон тавгүй харагдаад байдаг. Монголд ингээ хулхын ингээ артл нь баг ингээ твдэг биш. Тэгээд стил имижийн хувьд бол Kanye West юм байна. За тэгэнгүүт 5 дахь цомог бол Kanye West гэлтгүй ер нь бол дэлхийн баг бүх цагийн шилдэг цомгуудад ордог. Тэгэхээр баримтат кино минут ер нь. Тэр бол хамгийн урт нэртэй cover нь бол их гоё. Надад бол хамгийн таалагддаг. Амар зүүн coverтэй. Маш олон төрлийн coverтэй. Энэ цомог бол My Beautiful Dark Twisted Fantasy. Энэ цомог яагаад агуу вэ гэхээр энэ 10-ны шилдэг цомог гэхээс гадна одоо хипхопоос гадна бүх элементийг тэр цомогт ингээ багтаасан тий. Одоо жишээ нэг дуун дээр нь юм оркестр хөгжим байхад нэг дуун дээр нь амьд хөгжим, нэг дуун дээр нь зөвхөн электро. Тэгээд яг нэг концепц амар гоё ингээ аваа явцсан. Яг ингээ концептын дагуу явсан бол тэр цомгийг ер нь бол сонсож үзээрэй заавал. Ер нь Kanye West ихний 5 6 альбомын энэ бол хипхоп сонирхдаг хүмүүс заавал сонсох байх уу? Хипхоп гэхэл ер нь pop сонирхдаг хүн чинь. Тий. Тэр цомгоос ер нь нэг дуу тавинаас үлдэн төгсгөл. Тэгж бод. Одоо Jesus is King чинь 9 дахь цомгоноос тийм. Jesus is цомог гаргаж байгаа шүү. Тэгэд Kanye West тэр Twisted Fantasy-г гаргасныхаа дараачаар амраагүй зогсолтгүй ажиллаа хийсэн. Jay-Z-тэй хамтраад Watch the Throne-ыг гаргасан. Тэр бол одоогийн trap-ийн ер нь бол эхлэл. Ер нь нэгээс энэ Paris гээл те. Тийм бит нь бүр шал өөр тэр үеийнхээс. Тийм хэлдэж шүү. Одоо баарны хөгжим гэх чинь тэр хөгжмнөөс л гаргасан шүү дээ. Ер нь Тэр альбомны чинь нөгөө дуунуудыг энтэхтэй яг үгийг нь бол Kanye West өөрөө зохиогоогүй нэг юм Fly Sai үлүүдээ нэг юм Kanye West-ийн бас багын найз тэгээд өөрт нь дуу биш өгдөг одоо нөгөө Ghost Writer гэвэд штэ. Яг ч тийм биш нөгөө нэг үгийг бичиж өгдөг тэгээд Kanye West өөрөө би бол угаасаа үгээ өөрөө бичдэг энэ хүү бичдэг гэ кредитийг өгсөн байт юм байлээ. Тэгээд тэр нь болохоор Kanye West ер нь нэг 30-аад гаруй дууныхаа үгийг бичиж өгсөн нэг тийм юм байт юм бэл. Тэр яа тийм гэсэн шүү дээ. Kanye West чи ингээд альбом гарах гал болоод ирэнгүүт шууд ингээд цуг ажилдаг ингээ үгийн биш ч өгдөг. Цуг ажилдаг продюсер эднүсээ дуудаад тийм камп хийж тийм байлээ. Шууд ингээд бусдаас ингээд тусгаарлалтаад нэг газар нилээн хэдэн хоногийн турш ингээд бөөнөрөө нийлж ажилдаг. Яг ямар дуу гарах уу тэгээд Kanye West тэр үеэр би ингээд өөрийнхөө бурхан гэ хэлдгийн зөв буруу юу гэд тэгж асууж исэн гэж байгаа продюсеруудаас. Тийм би ингээд энэ дуун дээр өөрийгөө бурхан гэж хэлэх нь зөв хүмүүс нь уурлах байх та гэхэд продюсерууд нь гайгүй уурлсан ч ямар хамаатай энэ бол уурлаг гэд ер нь Kanye West-ийг бас тийм заавал руу н оруулахад хүрэж исэн юм байна. Яг тэр үед нь хүмүүс яаж үлээж авчихсан. Тэгээ ер нь бас нэг зарим нь дайжгүй хүлээж аваа л тийм зарим нь ийдтэй. Тэр үеийн юу ч болохоор яг нэг дараачийн цомог дээр харагдав. Yeezus гэдэг. Тэр цомог болохоор тийм бүр амар электро хөгжим рүү орсон. Бүх дуунууд нэг тийм амар тийм өндөр темптэй юм дуунуудтай ер нь машинсын сонсохоор бол баг чигтэй алчих гал гэдэг. Би бол тэр үеэс л нэг сонсох ойлж эхэлсэн юм. Тэрэн дээр нөө нэг яг мэддэг дуунаг нэг Bound гэдэг дуу өгдөө шүү. Тэ. Нөө Kim Kardashian тийм клип нөө тэр үед чинь тийм Kardashian-тай нийлцсэн байсан. Тийм шалдан Kardashian тэ. Тэр ихтэй айгу сониг клип байв. Уусаа яасан юм шиг байл ш. Нөө нэг 808 Heartbreak гинэ My Dark Twisted Fantasy асуулаад баг Amber Rose эднэстэй холбоонд тасалж ийсэн юм биш үү? Тийм. Kanye West ч нөгөө нэг Amber Rose хитрхийх альбомд цаг зарцуулаад надад цаг зарцуулахгүй байна гээд. Тэгэл тэрний дараагчаас тэ 10 оноос л ер нь нийлээд эхэлсэн шүү дээ ер нь. 11 ч байна. Нэг Canon ячаар гэ. Тэгээд 6 дахь цомог болоо те сая. 6 дахь цомог бол тэгж гарсан байдгийг. Тэрний I am God гэдэг бол түрүүн ярьсан дуу. Тэр 6 дахь цомгоос хойшоо тэгээд Kanye хэсэг чимээгүй байсан юм аа. Тэгээд чимээгүй байж байгаад 15 оны үеэс нэг гинт хальт нэг лик дуунуудаа цацаад тэрнэр нөө Post Malone, Weak Mesa гэдэг хүмүүс бас хамтарсан байсан. Тэгж явж ирсэн та. Тэр цомгоо уул нь бас 15 онд гаргаж ирсэн. Тэгэд хальт ингэж эдит хийж явсаар 2016 оны Валентины өдрөөр гаргаж ирсэн байхгүй.
Тэрийг айгуу сайн санагдав. Яг өглөө нь гинт гараад тэгэл Чи Льюис Валентинаар юу байсан бэ? чи юу сургуульд л байсан бол гараач гэсэн. Хичээлдэл явжсэн баг та. Тэгэл тэр цомог их бол амар засвартай дээ. Life of Pablo. Тэр жоохон нэг тийм яг гоё л доо. Гэхдээ яг өмнөх цомгуудын бол стандарт нэг тийм концепттэй бариагүй санагдав. Нэг тийм хальтмалт яатсан дуунаа. Тэгэл тэрнээс хойш гарсан хоёр цомог нь яг цомог гэхэд бол жоохон хэцүү л. Тэгээд тэрнээс хойш одоо дизайнерын хувьд гарсан хувцас юм тийм Pablo. Тийм. Pablo гэдэг Yak Mac бүгд гарсан шүү. Ийм томцсон самс. Тийм. Нэг брэндэл үүсгэх гэж оролцсон. Тэр нь ч амжилттай болсон. Тийм тэр үеэр чинь нэг Yeezy Season 1, Season 2 гэл нэг юм сони юм цаахаа хувцсан. Хобо нарын хувцас гэл Star Wars-ын хувцас гэл нэг тиймэрхүү юм гараад ирсэн. Тэгээд тэгж явж ийснэ Yeezy Boost нь гараад тэгэл одоо ер нь орчин үеийн тренд ихлийг л ер нь тавьсан дөө хувцсан дээ. Яг тэр анх гарч явах үед бас амар үнэтэй гардаг байсан шүү дээ. Тэ? Баг тэр нөгөө Pavlov-гийн хүрэн мөрөнд баг 1000 хэдэн доллар молортой. Тэгэл зураг мөр хахад хүмүүс мөр дэлгүүр нонгоо хахад ойчилсан л байгаа юм. Тэгэл хайп бистүүд бүгд тийм Yak Mac тийм тонцтой багтай тийм сарвчтай малгай залгай гэл бүгд тийм. Тэгэл Yeezy-ийн бүс гэл. Тэгж явж ийснээс тэгэл сүүлийн хоёр цомгон дээр бол нэг яриад юм. Яг концепт гэхээс илүү нэг тийм өөрийнх нь юм үзэл бодлоор л гаргацсан цомог таалагдтайг. Одоо энэ сая гарсан Jesus is King чи өмнөх цомгтойгоо холбоотой юм шүү. Холбоотой гэх юм цаашаа. Өмнөх цомог нь юу вэ? Kids юу гэсэн бэлээ? Өмнөх цомог нь хийгээд нөө нэг Kids See the Ghost чинь болохоор нөө хүнтэй хамтарсан. Kid Cudi. Тэр тэгтээ амар гой цомог шүү. Тийм тэр дайггүй. Kid Cudi. Тэрнтэй холбоотой цомог юм шүү. Би тэгж бодохгүй гадаг. Гэхдээ холбоотой гэж магадгүй. Одоо дараа нь одоо чинь Jesus is King гэж байгаа шүү дээ. Дараагийн цомог нь Jesus is Born гэж гарах юм шүү. Тийм мэдээлэлээс тийм би тийм юм олж юм байгаа даа тийм. Тэгээ энэ альбом хэр таалагдав? Jesus is King гоо. Айгу богинохон санагдсан нэг төр 27 минут байсан. Богинохон зүгээр автобусанд яваад буулчихдаг. 12 дуутай байлуу. 12-оор 13 дуутай. Яг нэг өөрийг нэг тийм скилийг харуулсан нэг хэдэн дуутай. Нөгөө дуунууд нь болохоор нэг тийм одоо яг Америкч дуунууд. Америкээр тийм яг Библи ойлгодог болвол ингээд сонсоод тэр хүнээс сүмийн дуун. Тийм, сүмийн дуун. Тэр хүнээс ингээд ажиллал хүртгэхэр тийм мимүүд айгүй их гарсан л та нэг юм хипхоп багийн амар тийм тэгээ вид мэд татдаг багийн Kanye West-ийн хөгжим сонсоод 30 минутын дараа гэсэн чи сүмд очиод мөрөгч. Эсвэл ингээд те амар гэр орондоо тусалж явах жишээ нэг тийм соён гэгэрүүлэх цомог юм юм уу? Тийм шүү те ба. Тиймэрхүү хөцөл гарсан. Энэ альбом дээр нэг дуу амар таалагдсан. За. Follow God гэдэг дуу байхгүй. Тэрэн дээр нь Kanye West бүр амар тийм зүүн ингээд үүлж байгаа хүртэл нэг тийм амар цай. Бүр нэг хуучны Kanye West-ийг юм санагдуулахаар тийм амар дуулсан шүү дээ. Тэгээ тасралтгүй ингээд дууныхаа туршид ингээд өглөөл яваадсан. Тэгээ Rhymes юм сайтай. Ер нь энэ дуугийн сонсчоод нэгэн шоконд ороод ер нь баг альбомд ажгүй болчих юм муу гэд. Тэгээд альбомыг сонссон чинь бусад дуунууд нь шал өөрөөсөн л та. Мен мэт одоо яг тэр сүмийн те Jesus-ийн одоо тэр номлол юм бол сайн мэдэхгүй болохоор тэр юм уу те. Яг үндсэн сингл нь болж гарсан Follow God нь бол ялчгүй гоёлсон байлээ. Клипэн ч юм нэг тийм илсэн зүйл дунд нэг тийм амар зэвэн машин шиг унж мунаал. Нэг автагаал яваад байгаа юм шиг байна. Тэгээд ер нь автагаа нэлээд холбоогүй байж байгаа. Одоо л нэг холбоотой болсон юм шүү. Тэгээд ер нь ээжигээ нас барснаас хойш автагаа холбоогүй байж байгаа. Одоо л нэг автагаа холбоо тогтоож эхэлж байгаа юм болов уу гэж би бодсон шүү дээ. Ээж нь нас барсан. Ээж нь сая ярьсан шүү дээ нөгөө нэг дөрөв дэх альбом гаргаад. Тийм нэг амьдрал. Тэр юу байсан юм шиг Kenny чинь 4 онд анхны альбом гаргасан шүү дээ. За. Тэгэнгүүтээ тэр ондоо шууд Billboard авсан юм шиг. Тийм угаасаа College Dropout нь бүр
шууд ингээ гараал шууд хийт альбом болоо явцсан байхгүй. Угаасаа амар гоё альбом болсон. Тэгээд тэрэн дээр нь хамтарсан бас нэлээ урлагийн ертөнцид нэлээ нөлөөтэй хүмүүс ч байсан. Тэгээд аюу фьючер хийгээл та. тий. Дуунууд нь концептсэн ч бас айгүй гоё байсан юм аа. Grammy Awards-аас 21 шагнал авсан гэх юм. 21 шагнал. Тийм. Тэгснэ XXL Awards шүү дээ. Тэрнээс 8-ыг. XXL Awards ч яах. Grammy-гаас 21. Тийм, Grammy. Тэгснэ бас нэг юу байна. Тэр нэг BMI R&B Pop Awards гэдэг. Тийм. Тэрнээс хэд гэж бодож байна? Хит. 35. R&B бас тиймэрхүү юмнуудаас авч байгаа юм уу? 35 гэдэг. Нэг тийм юу байсан? Мэдээлэл байсан. Kanye West гэхдээ тэгэхэд яалчгүй гоё дуунууд гарсан. Ер нь олон жилийн турш тэгээд хүмүүсийн дормоор ажиллаад бит митэгээ явж явахдаа ер нь нэлээд туршлага суугаад нэлээд олон дуунуудын санаанууд орж ирээд айгүй олон дуу ботцсон байж байгаад яг чанартай эдийн сонгоол яасан баг л та. Рекорд продюсер хийж мэж байгаа тийм. Тэсний үн чинь тэгээ юм хийж явахдаа бас нэг бодно штэ. За ингүүл зүгээр ингүүл юм байна гэх тээ. Ялангуяа ингээ Jay-Z-тэй хамтарч байгаа штэ бүр амар том ингээ мегастар дуу хийгээ сурцсан гартаа хамтарч байгаа юм чинь бас тэр хүнээс ер нь яаж хийх үед сурсан л баг л та. Тэгэл одоо Kanye West ч тээ сүүлийн 2 гаргасан альбом бол нэг таалагдаагүй. За Kanye-гийн талаар нэг иймэрхүү үт юм байж. Сонсохыг хүсвэл Spotify-аас юм ороод сонсч энэ бүх хөгжмийн YouTube тавьчихсан байна гэвчтэй. Тэг YouTube дээр ч байгаа. Jesus is King гэх. VPN-тэй л орох юм байлээ шүү. Хаа. VPN ашиглаж байгаа л орох юм байлээ. Тэгээд юу н Kanye West-ийг ер нь бол сонссон дээр л тээ. Одоо 6ix9ine маань сонсдог юм тий. Сонин жалганы хипхоп сонсохоор Kanye West-ийг сонсдоо юу. Тэгээ соён гэгээр шууд загинж багнаад. Сүм дооч. Тэг сүм дооч. Ир хүн байна да. Тийм бурхан буддаг шүт. За Энд хипхоп сонсдог монгол хүн байна уу? Тэгээ Kanye West өөр нэмэх юм байна уу? Өөрч нэх нэг юмдийнхан баг. Одоо хувийн амьдралыг чинь бас өмнө бас дүрдсэн шүү дээ. Тий. Кардашиан энэ хоёрын гэсэн өмнө амбартай явдаг. Тэрийг нь угаасаа мэдгэлээ л хөө. Тий. Угаасаа Kanye West-ийн амьдрал юм мэдгүй. Мань үний чинь тэгэл стилийн имиж нь угаасаа дийлдэхгүй. Нэг тоглолтууд дээр юм маск зүүж гардаг байсан. Алмазан маск тэр нь бүр амар нэг хэсэг. Тэгээд нөө нэг одоо альбом болгоноороос юм нэг концепттэй юм хувц гараад шүү дээ. Иисус гэл нэг хэсэг юм арга ясмастай хувц явуулдаг байсан. Дараа нь тэгэл Пабло гэл тэ. Пабло гараад Иисээ гараад. Тэгэл одоо энэ Jesus дээр юу хаах юм? Сүмийн хувц гарах юм биш. Одоогийн үгүй. Тэр нөө эхний нэг дуу засагдсан шүү дээ. Энэ цомгийнх нь фоллоуг одоо. За ямар ч хэлээ тийм. Тэрэн дээр ингээ харахад яг тэр хувцс юу загвар магаар харахад яг тэр хуучин гаршсан тэр Easy-тэй төсtöөл өнгөний загварын хувцс тод өнгө гэсэн тий. Тийм тод юм нэг тэр бараан гэх юм уу нэг тийм цэцэг бор. Завсрын өнгөнүүд байгаа. Тийм завсрын гэх юм уу. Тиймэрхүү яг тэр Easy-гийн тэр юмнууд л Easy-ийн хэцэн юм бэж мэж өнгөтэй шүү дээ тий. Бэж өнгөтэй. За хөгжмийн талаа өндөрлөх хүн. Kanye West. Тэгээд Kanye West бол гинжин лоожчихсан нарын талаар хөгжмөндөр бол ярилцлаа. 29-нд дуулццгаа. Бас нэг Монголд орсон шин дуу ганц хоёр бас ярилцлаа. За гурц сэдв lifestyle. Lifestyle дээр болохоор бид нэр эго зан чанарын талаар ярих байгаа. Kanye West-ийг ярьсан болохоор ярьсан. Тэгээд ер нь эго зан чанар хүнд хэрэгтэй юу, байх хэрэгтэй юу? Тэр талаар ер нь ярилцъя л да. За ер нь одоо биенээс асуувал. За би ер нь яг эго зан чанар гэж чиний үед юу юм? Чамд ер нь тийм зан чанар байдгүй. Чиний яг тодорхойлж байгаа өнцгөөс би бол хувьдаа бол айгүй өөрийгөө эготой хүн гэж бол бодд юм аа. За одоо эго амбиц хоёр нэг тийм ялгагддаггүй байхгүй заримдаа болохоор ингээд өөрийгөө нэг те ингээд дээшин татах үзэл ингээд зөвхөн би гэх үзэл ер нь бол эго ч угаасаа нэг тийм би нэгт байх хэрэгтэй гэсэн үзэл шүү дээ. Өөрийгөө дээгүүр тавих нэг яг хуу мэддэг юмдаа бол яг хуу тэгээд идэх байхгүй одоо яг ингээд эсвэл ингээд нөгөө комфорт зонд очих юм уу тийм эго үзэл илүү ялгагдаад идэг. Тэгснээс тийм паблик юм дээр бол тэхгүй шүү дээ. Тийм жоохон бие барих хэрэгтэй. бас нэг тухайн байгаа орчноо мэдэрнэ гэдэг. Уусаа
Арслангийн ордынхаа ихэнх нь эготой байдаг л та. Тэрс дүүгээс. Чи одоо ордны зурхаач юу юм Гэхдээ би тэр нөгөө нэг юу он тайллын цаг хугацаа. бидний нууцыг сонссноос байж тэгэл айгүй одоороо судаллаа ш тэгээ. Тэгээ цэгийн үед Миний хувьд бол эго хүнд байх ёстой. Гэхдээ эгогоо тодорхой хэмжээнд давж явах ёстой гэж боддөө шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл одоо юу хэмээх юм бэ? Одоо эготой би гээд байдаг хүмүүс байна шүү дээ, тий. Гол нь давхар үйлдэлээр бас харуулж авах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тий. Үйлдэл нь яг даах хэрэгтэй байдаг. Эго үзлэлийг. Kanye West-ийн тэр нь болохоор яг тохирдог байхгүй тий. Ингээд өөрөө амар юм хийчээд бусдаас хүндэтгэл авчингууд тэр чинь ингээд эготой болохгүй гэж яах юм гэж бодох юм байна. Тий. Яг нөө эготой нэг юм хүмүүс жоохон таалагддгүй л дээ эготой байгаа дээрхээр нөгөө нэг юу хитрхи бие тооцсон гэж хардаг. Тэрнээс болоод нэлийн хейт авч эхэлдэг байхгүй юу? Тэгээд ер нь бол одоо эготой хүмүүс олон нийтж ямар хамаа байх вэ? Хийх юм аа. Kanye West бол яг тийм ш нөө. Угаасаа би эготой тэгээ та нараа муусан болоогүй хамаагүй гэж л явж идэг. Тийм. Гэтэ угаасаа Kanye чинь угаасаа л гарцсан л хүн шүү дээ. Тийм. Хийдэг юм аа хийцэн. Яг хөө сүүл рүүгээл жоохон эго нэгтэй хийж байгаа юм л баг та. Заавал нэг Kanye-тэй ч холбоотой юм шүү. За, чиний хувьд эго үзэл. Миний хувьд бид хоёроос шал эсрэг байр суурьтай. За, Эго, амбиц хоёр шал өөр хоёр ойлголт. Чи эго хүнд байх хэрэгтэй гэсэн чинь эго хүнд байх эсгүй. Харин амбиц байх хэрэгтэй. За. За яагаад? За ялгааг нь хэлдэг л. Тэгээ ялгааг чи зүгээр бие тоох үзэл гэж яагаад байгаа юм уу? Окей. Миний ойлгосноор. Яг гоо эго бас нэг талаар бие тоох үзэн шүү дээ. Аха. Гэтэ би яг ингээд өөрөө ингээд бодож байгаа мөртлөө ингээд ялгааг нь хэлэхээр сайн чадахгүй л байна л да. Гэтэ ингээд эго ийм заяа. Хэцүү байхгүй. Эго эсрэгээр бид нарыг өөрсдөө нь аална. Бид нарыг ямар нэгэн байдлаар ингээд тайван байлгахгүй. Амбиц бол хүнд байх ёстой. Хүн амбицтай байж дээшээ гарна тийм үү? Гэтэ эготой байж биш. Хүн эго юу мэрч юм дээ. Ямар тааш миний хувьд л амбиц эго хоёр шал өөр хоёр ойлголт. Ингээд чи болохоор ингээд юм бусдаас илүү хийн хүссэн юмдаа хүрнэ. Гэхдээ тэрийг нэг тийм нөгөө фланклаад гайхуулаад байхгүй л гэж яаж байгаа юм уу те. Бас яг тийм ээ. Миний бодлоор юм баггүй. Нөгөө амбиц угаасаа хүн болгосон амбицтай байдаг шүү дээ тий. Амбицгүй хүн байна. Яг нөгөө нэг тодорхой хэмжээнд нэггүй. Миний хувьд бол би бол амбицтай хүн. Би бол амбицтай. Гэхдээ би өөрийгөө эготой гэж боддог. Яг тэгэхээр миний хувьд эго амбиц хоёр шал өөр хоёр. Яг юу нөө. Тэр болохоор би тэрийг тайлбарлан заяа байж. За та нар юм ярьчих. Одоо яри. Одоо хэл юу нөөрийн. Яг хуу мэдээж бас тэр хоёр чи яг чи ижилхэн биш нөгөө хоорондоо холбоотой хоёр үзэл. Амбицнаас хамаарч эго нь гараад идэг гэх юм уу? Одоо жишээлбэл миний бас амбиц их болонгууд тэр нь ингээд эго болж байгаа. Тийм ээ, хамаарс гардаг байж бас болно. Хүн гэтээ хүмүүст л ондоо л байгаа л да. Тэ? Яг нэг юм цутгацсан юм шиг бас заавал нэг нь амбиц эго хоёр зэрэг байх хэрэгтэй гэсэн юм биш үү? Ер нь нөгөө нэг юу амбицгүй хүн бол эгогүй л байдаг байхгүй яг явж. Яг тийм байдаг байхгүй. Гэхдээ олон түмэндээ гэсэн хүн байдэн шүү дээ. Гэхдээ амбицтай мөртлөө эгогүй хүн гэж бас байж болдог байхгүй. Ер нь бол ингээд нэг юм хийсэн чсэн тэрийг нэг гайхуулаад ингээд тэгээд идэггүй нэг тийм дороо бие тоогоол явж идэг нэг тийм юм. Тэр чинь жинхэнэ эго юм биш үү? Яа. Чи бодолтой ч шиг. Гэхдээ ингээд юмаа өөрөө доороо хийгээд ингээд яа байж нэг тэр хүн чинь тэгээ амбиц хүн биш үү? Амбиц чи ингээд зоригтой амбицэндээ хүрээл ингээд нэг тэрийгэ гайхуулахгүй яваад идэг. Мэдгүй ми бүр толгой хэрэгслээ амбиц чи ёстойгоо хийдэг хүнийг амбицтай хүн гэж хэлэхгүй шүү дээ. Гүү юу? Зүгээр. Гэхдээ хийх ёстой юм нь юунаас нь шалтгаална л да. Амбицтай хүн гэхээр одоо юу вэ?
Том Одоо зорилготой үнийг. Тийм, зоригтой. За би энийг хийндээ те энэ хүсэж тэмүүсэн те тэрнийхээ хойноос зүтгэдэг тэрийг одоо олж авдаг те. Одоо би дээш одоо улс төрлөө гарна гэж зүтгэсэн бол тэгээ зүтгээд ингээд явдаг. Тэр чинь л амбиц. Тэр бол амбиц байхгүй. Ер нь нэг юмыг зориод тэрэндээ хүрэхийг хичээхийг л амбиц гинэс тээ. Тийм. Тэгэхгүй одоо ингээд амбицгүй хүн гэдэг чинь болохоор ингээд нэг урсгалаараа чих юм уу те. Эсвэл ингээд нэг тийм ямар ч нэг тийм амьдралгүй хүмүүс яагаад идэх штеп. Болно доо. Тийм. Тийм биш. За энийг нэг ингэчи гэдэг юм те. Энийг болгох чи. За би нэг тим юмд хүрчиж гэдэг юм уу те. Тэр чинь болохоор хүн өдр амбиц нөхгүй. Эго гэдэг нь болохоор штеп. Жохон тийм бие тоох үзлээ. Тийм. Жохон тийм бие тоогоод өөрийгөө нэгт тавих үзлээ. Тийм. Өөрийгөө нэг тавьд өөрийгөө одоо амбицаараа хүн ингээд за тим юм хүрээд ингээд тим оюун бүтээчих юмсан ч юм уу те. Тэгж бодонгууд эгон дотроос нь хэрвээ эго топ болвол эго дотроос нь алж идэх байхгүй. За чи тим юм төрөж байгаа. Тийм. Чи тим юм төрөж байгаа чинь яг би л энийг чадна бие тоон те. Тэнгүүд би тим хүмүүсээс хоолой ингэн те. Бид тэр амжилтанд төрчүүлэн нэр төртэй болно, алдар нэртэй болно гэдээ алдар нэрээр явж байгаа те. Тэнгүүд амбицтай хүн чинь зүгээр ингээд гоё юм бүтээч юмсэн те. Өөртөө гоё юм бий болгочихсон ч юм уу. Амьдралаа сайхан болгочихсон ч юм уу тэгж бодож байгаа. Тэнгүүд энийг болохоор нэг алдар нэрэнд хүрчихсэн те. Хүмүүс нэг гоё харагдаад явчих юмсан гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд шүү хүн биш тий. За байж л та. Хүн тэнгүүд яг эгогоор тэгээ бодоод ирчингүүд хүн өөрийгөө бусдаас ингээд тусгаарлаад эхэлдэг байхгүй юу? Өөрөөсөө өөр хэнийг сонсгоо байж эхэлнэ. Энэ маань эсрэгээрээ бид нэрг өөрсдөө яг алж эхэлж байгаа байхгүй юу? Наа чи таалагдлаа шүү надад. Эготой хүн гэдэг чи одоо нөгөө нэг юу би ийм байх ёстой, би тийм байх ёстой гэдэг биш. Би болохоор эготой хүн гэдэг. Би бол угаасаа бусдаас илүү гэд өөрийгөө мэдрээд ойлгоцсон үнийг л хэлт юм болов уу гэж бодод байгаа шүү дээ. Тэр чинь тийм орно шүү. Нөгөө нэг яг нөгөө нэг бусдаас илүү гэд батлаад яваад идэг биш. Би угаасаа бусдаас илүү гэд угаасаа тэр нь тодорхой гэж бодоод зүгээр байж идэг хүмүүсийг хэлт юм. Наа чим эготой мөртлөө амбицгүй гэсэн тодорхойлол гарч ирж байгаа юм шүү. Үгүй. Зүгээр илүү гэж бодоод тэгээд зүгээр л ингээд юу ч хийхгүй байждаг. За уус илүү юм чигээд нэг зүгээр нэг ам хүмүүс эдэг штэ. Уус илүү аманцар гэдэг. Тэг илүү мөртлөө аманцар тэгснэ яг үний эрэхтэй өөрөө юм хийж юм уугүй. Тэнгүүд нааш зүгээр л хоос эго яваад байгаа юм шүү. Аас болох юм тийм байж болох юм тий. Тийм ямар энэ гоё сэдв боллоо шүү. Сонир асуудал байна. Гэтэ яг одоо ингээд гурал ингээд ярихад айг ажиглангууд яг ингээд эго гэж ингээд гурал ингээд мэддэм чигэрнэ яг ингээд гурван өөр тодорхойлолт гарч ирээд байж. Тэнгүүд эго гэдэг чинь нэг юм яг чи урбан дикшнэрэс хайгаад зүгээр дикшнэри харж байгаа. Тэнгүүд эго гэдэг нь яг ингээд нэг юм баригдахгүй байгаа даа шүү дээ. Тийм. Яг хүн болгонд өөр гарч илэрдэг. Тэ? Энийг бол жишээ нь амбицнаасаа хамаардаг гэж би бол өөртөө боддtiin. Гэтэ миний бодлоо хүн болгонд л ер нь эго байдаг л тах. Яг ингээд гол нь яг сайн чаддаг юм дээр ингээд амар илэрдэг. Зарим нь яг тэр эгогоо ингээд дарахыг хичээдэг ч юм уу те нуухыг хичээдэг ч юм уу эсвэл тэрийг арилгахыг хичээдэг гэх юм уу. Тэгээд эго ч энэ ер нь хосоотой харилцаанд ярьж гисэн айгүй харагддаг шин. Тий. Хувийн орон займаа гэл тэгэл эхлэн л дээ. Эгогоо дарснаар амар амгалан хос байна. Эго гэдгийг болохоор ер нь яг дикшнэри дээр болохоор өөрийгөө үнэлэмж гэж орчуулдаг юм байна. Чин одоо бидний л нөгөө яриад байгаа нөгөө би гэхтэй өөрөөсөө өөртөө сонсоо байх тийм. Тийм бай. За чи өөрийгөө хэр үнэлж байна да. Одоо чи өөрийгөө хідээр үнэлэх үү? Миний харж байгаагаар би чигээд миний харж байгаагаар юм байна шүү дээ. Одоо сүүлийн үед ингээд дэлхийн нийт чинь минималист айгүй хэв шинжлэх болоод байгаа шүү дээ. Би тэрийг минималист болоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт юу яаж байгаа вэ? Би болохоор би өөрийгөө бодсон. Одоо Монголд бол нэг 2 3 жилийн өмнөөс л яг минималист гэж гарч ирж байгаа шүү дээ. Эсвэл бид 10 жил мэдгүй шүү дээ минималист гэж сонсож байгаа. Нэгдүгээр курс юмсээ сонсож байгаа шүү дээ. Би ч нэгдүгээр курстэй хичээл дээр үзчихсэн л та. чек. Тэгэнгүүт би өөрийгөө багас шиг минимал бейсэн мэн гэж бодож байгаа. Яагаад? Гэхдээ минимал биш хэв шинжүүс бас байсан л да. Яагаад тэгэхээр би ингээд өөртөө ингээд хэрэггүй юм цоглуулах аюу дурггүй байсан баг багаас.
Гэтэ хүн чинь хоббигоор юм цуглуулдаг юм байдаг шүү. Надад хоббигоор цуглуулдаг карт мортал зортолсон дөөс. Тэнгүүд би ингээ хэрэггүй юм аягүй цуглуулахаа болж гисэн. Тэнгүүд ингээд одоо адаглал ингээд фэйсбүүк дээр ингээ хүмүүс чинь ингээд айгүй олон юм ингээл хадгалаад айгүй олон юм ягаал мессенжер контактуудаа аим бүгдийг ингээ байлгаал байдаг шүү. Тийм. Миний мессенжер контакт айгүй цөөх. Би ихтэйс ингээ хэрэг яал тийм одоо ингээл байн харьцдаг хүмүүс л яг бэждэг заяа. Тэнгүүд нэг хаяа нэг харьцдаг нэг тийм орон гарan ч юм уу да. Одоо найз мэдсэд бол байн чадлахгүй шүү дээ. Тэнгүүд ингээл нэг ганц хоёр чалчиж уусдаг шүү дээ. Тэнгүүд яг ийм байжгаад одоо хичээл ном дээр ч гэсэн яг нэг тим гэх юм уу. Яг ийм байж миний ингээл одоо цүнх мөнх гэх юм. Одоо адаглал миний хувцсан шүүгээ ихэд л ингээд айгүй замбраатай. Ингээл яг нэр ингээд оймс бандаж ихэд тусдаа нэг тооронд, оймс ихэд нэг тооронд тий. Тэнгүүд хэрдээ оймс ихэд тусдаа нэг тооронд. Тэнгүүд миний подолх нэгийг нээд, цамс нэгийг нээд, сорооч нэгийг нээд, өмд нэгийг нээд. Яг ийм байдаг байхгүй. Хоёулаа яг ижлээ. Багасаа яг ийм зэ. Тэнгүүд би багасаа өглөө босоод шууд ороо ураадаг. Өглөө босоод ус уучаал ороо ураагаал айгүй нэг тийм өөртөө ингэдэг нэг тийм хялбархан энгийн мөртлөө тийм зуршлуудыг өөртөө суулгацсан. Энэ эсрэгээр ингээд би ингээд яг миний нөгөө нэг muscle memory суудсан зүгээр инстинктээр хийдэг юм болчих жоох байхгүй. Хүн инстинктээр хоол иддэг унтдаг тийм яг тэр шиг юм болчих жоох. Тэнгүүд би ингээд яг минималист гэх тодорхойл яг ингээд Монгол гарч ирэл анх ингээд сонсоол за нэг иймэрхүү юм байдаг ингээд мэдчихэл тэгэл цааш нь жоохон лавшруулаад ингээд подкаст юм юу юмнаас ингээд сонсоод эхлэнгүүт өөртөө би харьцуулж эхэлж байгаа. Би юу н баг тийм байсан юм биш үү. Тэнгүүд одоо би энийг эготой харьцуулах гэдэг юм л да. Тэнгүүд минималистийн шинжчин бол ерөнхийдөө нэг тийм энгийн хэлбэр те. Гол нь яг өөрт хэрэгтэй шаардлагатай зүйлсээ өөрт бий болгох те. Хүссэн би шаардлагатай зүйлсээ бий болгоод хэрэггүй зүйлсээсээ салаад тийм нэг хялбархан амархан амьдрах арга зам штэ минималч. Тэнгүүд эго ч яг тэрнтэй холбогдож байгаа. Одоо би түрүү хэлсэн штэ эго амбиц гэж ярьсан штэ. Тэгвэл эготой хүн ингээд юм төрхөн би гээл бусдаас би гингүүтээ өөрийгөө бусдаас тусгаарлаа те бусдыг сонсгоо болоод эхэлдэг. Тэнгүүд энэ нь эсэргээрээ бидний амьдралд илүү тийм саад тийм бэрхшээл тийм депресс болж өгöd байгаа байхгүй. Тэнгүүд минимал нь болохоор эго гисрүүч байгаа бас нэг үзэл болоо гэж бодоод байгаа л та. Тийм болох юм. Ер нь бол эго яг энэ өнцгөөс ингээ хараад үзэл эго бол үнэхээр дайсан болж байгаа шүү дээ. Бид нарыг алж байгаа шүү дээ. Тийм эго ч угаасаа ингээ төгслснээ аав. Тийм юмны илрэл шүү дээ. Ер нь би байх тийм. Энийг би яах ёстой ч юм уу тийм. Миний хувцсны шигээ уулан тийм байт. Гэхдээ амар их хувцастай л таа гэл. Өмсдгүү бас хувцас зөндөл байгаа. Тийм байдیں۔ Гэтэ нэг үетэй залуу болчихсон шүү дээ минийх л. Би минималист урлагтай өстой дурггүй шүү дээ. Одоо contemporary art гэдэг гараад байгаа шүү дээ. Одоо тийм contemporary ч юм уу. Contemporary minimalist хоёр ч юм сайн. Одоогийн сүүлийн үе. Contemporary одоо чинь тийм шүлэг гараад ирлээ. Одоо энэ Monster гэдэг эднийх чинь contemporary одоо хөгжим гэж яваад байна шүү дээ. Баарал та. Тийм. Минималист ч урлагт болохоор залхуу урлаг гэж явдаг байхгүй. Ялангуяа минималист уран зургуудыг хүмүүс чи зүгээр ингээл хоёр цэг тавиал ингээл аргагүй шүү дээ. Минималын хэв шинжин тим юм чинь хүмүүс бол өмнө нь тим урлаг харж байгаагүй харж байгаагүй ч би бас мэдгүй л зүгээр уран зураг дийлийнх нь бол хараагүй байгаа шүү дээ. Одоо нэг техник сүрдтэй гой зураг харж байгаагуудаа гинт минималын хэв шинж агуулсан зураг харангуудаа энэ одоо юу вэ гэж харна шүү дээ. Үс тийч хоогоо үс тий. Чи хогштэл за хүн хийгээд тэр чи алдартай болсон байх. Хүн хийгээд алдартай болох нь яг уу одоо урлаг бүтээхийн тулд тодорхой хэмжээний чадвар суух ёстой байдаг байхгүй юу? Одоо уран зураг зурд баргийн хүн зурж чадахгүй шүү дээ. Минимал урлагийг бол баргийн хүн зураад зурчих байхгүй юу? Тэр чи хүн зурх уу стикмен зурх бол байдаг. Тийм зүгээр тэр чин бас хооронд нь юм зааг ялгаа авах ёстой байдаг байхгүй юу? Чадвартай хүн чадваргүй хүмүүсийг юуны хөгжил юм биш үү? Одоо хувьсэл юм биш үү? Урлагийн хувьсэл юм биш үү? Одоо contemporary ч юм болохоор бүр яг ч тийм минималист юм биш байхгүй юу? Одоо жишээлбэл зарим хэв шинж бол байдаг шүү дээ. Төстөөлтөө гэхдээ арай ч тийм минималист чиг одоо зүгээр ингээл болоо гэсэн тийм юм байдаг байхгүй юу? Тэгвэл одоо ингээд сонсдоо Gucci Mane гэдэг дуу шүү дээ. Gucci Gang. Одоо Gucci Gang.
гүчиген үүрийн байх болоос тийм ч болохоор юу вэ? Ингээд хүмүүс ингээд одоо ингээд сонсгоод ингээд нэг тэнэг юм шиг сонсдог бас тийм. Одоо нэг энэ дуу ч юм уу юу ч тийм нэг аз. Тэнгүүд яг үндэ хүн энийг хийгээл алдартай л болсон шүү дээ. Бид нар хийгээгүй тэр хүн хийсэн. Тэнгүүд уран зураг дээр ингээд бахан бодог цацсан. Тэр ингээд амар үнэтэй алдартай зураг болчихдаг шүү дээ. Гэтэл яг үндэ зүгээр бодог цацсан. Гэтэл тэрийг хүн хийгээгүй нэг хүн хийгээл алдартай болсон л байгаа. Тэр бол надад уусаа яг тийм урлагийн төлөвлөлт таалагддаг юм. Урлагт бас тодорхой хэмжээний нэг тийм чадварыг харуулсан нэг чадварын зураачдын чинь юу муу ч бүр амар юм бил шүү дээ. Сургууль гэх юм уу те. Одоо тэр нэг зэрэг мэрэг чадвар одоо эзэмшиж одоо бакалавр, мастер, доктор гэх шиг те. Тим юм чинь бүр бас амар нарийн шалгуур юу байд юм бил шүү дээ. Одоо жишээлбэл Суйст болохоор 2 3 дугаар курстэй бол ер нь бол баргийн юмыг хараад зураг суучдгийн гэсэн. Одоо шитист болохоор сар зураг, уран зураг болтгол та дизайн янгууд. Гэхдээ тэр нь болохоор бүр яг мэрэгжлийн төвшөнд бол авиш тавихгүй. Зүгээр наацхан юмыг зууч чаддаг болгох л тийм болгоод тавьчихдаг байхгүй. Суйс болохоор бүр ингээд урлагийг нэг нэгэндгүү ороод одоо юм юм гээд. Тэгээ Суйсийн оюутнуудаас асуугууд юу минималист урдлаг хоглож ярьдаг байхгүй. Гэтэ Монгол яг ч нэг бас хөгжимдөр ч гэсэн яригдах асуудал байхгүй. Одоо лайрик нь юм байснаа одоо юм болчихсон шүү дээ тий. Тэгээд ер нь л минималист нь одоо хүн болгон л урлагийг хийж чадна гэдгийг ер нь зөвхөн үзүүлэх гээл байгаа юм биш үү? Одоо тэрийг үзүүлээд яах юм? Одоо хүн заавал чадвартай урлагт яах албагүй юм биш үү? Минималистийн гол хэв шинжинд ер нь тийм юм илэрхийлчихэж олон л доо. Гэхдээ наа чи амир тэнийг асуудал угаастай одоо хүн болгон дуу гаргаад эхлээд байвал тэнийг асуудал үү? Харин хүн болгон дуу гаргаад байгаа ч гэдэг одоо. Хүн болгон ингээд уран зураг дээр нэг зэг цайвал ингээд галерей дээр ингээд тавиад байвал бас тий чи амир утгагүй асуудал угаастай. Урлагт бас тодорхой хэмжээний чадвар тийм мастеринг байх ёстой байдаг байхгүй юу? Гэж би хувьдаа боддог байхгүй юу? Яг уран зурагт бол зураачд бол бас гэхдээ Монголд бол яг тийм гоцгой зураач нар бас айгүй цөөхөн байд юм байл шүү дээ. Байдаг шүү дээ. Гэхдээ ихтэй айгүй цөөхөн байдаг гэсэн. Би нэг зураач бас хүнтэй уулзж ярьж ирсэн. Бас зураг уран зураг басна судалсан. Монголд ер нь хар бар гэдэг юм төмөр юмар зурдаг айгүй том уран зураач гэж. Монголын уран зурагчид ер нь Монголын уран бүтээлийн юу лээ төрслөх урлагийн юунууд ер нь айгүй төрслөх урлагийн мэрэгчлээ хүмүүс ер нь айгүй тийм яг мэрэгчлэр амьдрахад бол тэгж хангалттай амьдралын боломж болцоо бүр чаддгүй л юм. Одоо энэ Плюмон илүү. Плюмоны доорлын хаяад үзэгчлэн гаргал тий. Монголд болохоор 176 арт гэлээ. Урлагт болохоор ийм юм л үт юм бэл л дээ. Ер нь уран зураг зурдаг бол морь зурвал баяждаг гэсэн тийм ойлголт байдаг байхгүй. Тийм шүү дээ. Угаасаа одоо Монголын томчууд одоо хүмүүсийн нэрийг гаргахын тулд морил тэрний морь энэний морь гэл. Тийм. Морь зурдаг хүмүүс ер нь ингээд халтуурдаад ингээд морь зураад мөнгө олдог байхгүй юу Монголын уран зураач ер нь. Тэрбум 500 саяын морь Монголд 8 хийгдсэн шүү дээ. Морины 8. Юу вэ юу? Гэтэ энэ айгүй жижигхэн таа. Дэлхийд дээ шүү дээ. Хэдэн зуун сая доллараар хэдэн зуун сая жил хийгдсэн. Уран зураг бас хэдэн зуун сая доллар л байгаа шүү дээ. Тэнгүүд Монголд морь тэрбум уран зураг ба шүү дээ. Одоо дэлхийд морины одоо тэр хамгийн өндөр зарагдсан 8 одоо за зүгээр 100 сая доллар гэж үзье. Тэнгүүд уран зураг одоо 5 600 сая доллараар зарагдсан гэж үзье. Тэнгүүд Монголд морины 8 тэрбум 500 сая төгрөгөөр хийгдэж байгаа шүү дээ. Тэнгүүд уран зураг дээд нь л нэг 100 сая Леонардо да Винчигийн Есүс Христийн хөрөг 200 сая доллар. Энийг ингээ харангууд морь яхахгүй Монгол урлагаас илүү нэгдэх тоогоос. Тэ. Уусаа монголчууд нөгөө нэг жалгад оны үзэлтэй шүү дээ. Бөхөө нутгийн бөхөө төрүүлүүлэхийн тулд тэр таарсан юунууд нь юм өгдөг шүү дээ. Хэл одоо юу лээ? 8 хийдэг шүү дээ. Начны найраа маяг. Угаасаа тийм нутгийн дуучнаа төрүүлүүлэх гээл бүх мессеж саналаа өгсөн шүү дээ. Уусаа одоо нэг монголчууд нэг хувьсэл явагдсан жалгад оны үзэлтэй шүү дээ. Айгүй. Одоо мани дүүийнхэн бол ирээдүйд нэг тийм бүх мөх гээд бүр тэгж амар хобби болгож үзээд байгаа юм байхгүй л үү. Мани дүүээс бол мэдгүй одоо хүмүүс ч ингэдэг гэсэн. Одоо 10 жилийн өмнө 20-той байсан шал өөр бодолтой байсан. Одоо 30 40 хүрээлдэг л. Бүх сайхан юм болчихно морь сайхан. Тэр үе чинь тэр гээл үзээ явчдیں۔ Гэсэн шүү дээ. Амьдралын ирэхээр гээд. Мэдгүй одоо ахмахын үе яхаар маса дагдаг байх л та. Тий.
Миний харал тэгээс сонс. Гэтэ мэдхгүй би. Тэг нэг юм яг харахгүй Монголд нэг юм үзлээж морь бүх сонирхгүй л одоо ир хүн биш ч юм уу. Тийм тий. Тэгэнгүүт яг харахгүй масаа дагаад яг тийм болчихж байгаа байхгүй юу? Яг тийм байна. Зүг бүр ингээд чи одоо ир хүн байж бүх мэдэхгүй ба. Бүх үздэггүй мүү чиж байгаа шүү дээ. Үздэггүй. Ир хүн байна да. Бүх үзье да. Монгол хүн байна да. Нэ орс төрөм мөр. Гэхдээ яг хуу бас нэг бодлын нөгөө нэг ийм юм гарч ирснээр нөгөө нэг хуучныхаа заншлаа алдахгүй нэг бас хэлбэр үйж болох юм л та. Одоо гэтээ ер нь ямар нэг зүйл хитөөшрнө гэдэг. Аюул хийж байгааг одоо бид нар бүгдээр харж байна шүү дээ. Бүгдүүдээ бүр шүтээд байгаа байхгүй тий. Тэсний бүх хүн ямар боловсралгүй бүх хүн их хуралд гараад чинь юм. Цагтаагийн цол мол авцсан. Хурандаа авцсан байх. Би бүр ямар what the fuck ноцолтоод 8 давсны төлөө хурандаа цогцоо авч юу. Тэр 8 жилээр жилсэн хүн. Тэсний бид нар ямар боловсралгүй мэдлэггүй тийм үнээр ингээд өдөрдуулаад байна гэхээр бас бид нар өөрсдөө тэнийг махан толготой үнээр те муухай. Бид нар өөрсдөө бас тэнийг л байна л да. Тэнгүүд нөгөө яхааргүй сонгуул болонгоо сонгуульч нөгөө нэг юу яадаг штэ. Юугаар тойргоороо явчихдаг штэ. Тэнгүүд нөгөө нутгийн бүх нутаг дээр л очиж штэ. Тэнгүүд одоо манай нутаг тэгэл аль таньдагтай л хүчтэй юм шүү. Ер нь тэгэл бас нутаг усаараа өгнө штэ. Яддаг. Сонгуулагч одоо ерөнхийлөгчийн сонгуулагч ганц үгэл. Нутгийн ганц л. Тэр манай ээжийн өрсөлдөж исэн тойрогдол бүр амар юу болсон шүү дээ. За бүүн ах болсон шүү дээ. Нүдэн дээр. Тэгдэж сонгуулж тэгдэж орохоос өмнө хэдэн мянган төгрөг чинь 50,000 60,000 төгрөг өгье ингээл ороо шүү дээ. Хідүүлээч сайхан тэгэл 50-60,000 гаралт 4 жил ирээд үгүй худалдаад байгаа юм да. Тэнгүүд яг үнэндээ бол гаруудаас цаагуур айгүй балирлэр юм хий. Сонгуулийнхаа одоо тэр тойргийг худалдаж авна. Тэнгүүдээ одоо эсрэг намынхаа сурчлагын одоо юу мөг машин тэрэг юм юм дуу мууг нь хатна. Зэвүүн гараад шүү дээ. Тэгээд одоо энэ урлагийнхан ч юм бас гарах гэдэг шүү дээ. Цэцээ дэвшинч гэж явах шиг. Баажи дэвшинч гэж явах шиг. Цэцээ бол 20 он дэвших. Цэцээ чинь тэр юунд эрлийн баажи юу лөө? Эрлийн төлөөр гэсэн уралд дэвшээдсэн шүү дээ. Баажи гэхдээ энэ бүх мөхийг бол боловсралтай л да. Гадаад мадад төгс. Яаж хэлмэлтэй? Тийм. Мэдлэгтэй. Тийм яаж л Францаар үгэлдэг. Тэгэж байна. Баажи ах нэрээ MB Talk дээр л балаа харуулахаас урлагтаад омох штэ. MB Talk л хамтлагатай л. Тэг 9 жил жимд ярьсан юу тоос толгойд амарсан гэж. Урба Talk дээр бүр яа. Муухай хийж байгаа юм байна яах вэ? Муухайлтаа. Тэ яг вэ. Амар тэ юм даад сурж байгаа байхгүй. Мань хүн тэгээд одоо хамаагүй л гэдэг юм уулзалт. 5-6 жил орой уулзалт хийсэн. За нэг ээгөө бас бүр хадуураад явчлаа шүү. Сүүлдээ минимализм болоод минимализмаасаа бүх болоод тэгснээс дараа жил ч сонгуулах болох юу лээ. Тийм шүү. Тийм одоо 20 он шүү дээ. Одоо сонгуулийн намад үйл ажиллагаа эхэлсэн шүү дээ. Сонгуул дараас тийм баха зам ам тасагдаад байсан. Тэр сонгуулийн кампани ажлууд л эхэлсэн. Тэгэл минимал гэснээс би бол юу яадаг. Минимал тэр урлаг морлог бол нэг сонирхдаггүй. Би зүгээр яг минималист амьдралын хөвчлийг л аюу авч явдаг тий. Них өөр юм байна уу минималист. Яг л баахан цоглоо. Миний шүүгэн тэгэл одоо нэг үзсэн киноны тасалбараас л тэгээ байж л идэв шүү дээ. Тий. Минийх бас тийм нөө юм юмны буугч дурсан тийшээ орсон гацлын такс юм уу байж тэгэл ороод харахдаг. Гэх вэ. Юм цуглуулах дуртай хүн л дээ. Гэтэ нэг юм хэлэх хүн өөртөө зөвхөн зүгээр л шаардлагатай зүйлэл бий болох хэрэгтэй. Нөгөө хүн эхний хэлсэн шаардлагатай зүйл бий болох хэрэгтэй. Тэгэхгүй бид нар шаардлагатай зүйл байгаад хахад бид нар хүссэн зүйлээ авдаг байхгүй юу? Гэтэл хүссэн зүйл нь тодорхой хугацааны дараа одоо тэрсэн төр зургийн хүсэл энэ төргээ байна шүү дээ. Тодорхой хугацааны дараа үн цэнэ алдна. Тэнгүүд бид нарт тэр үн цэнэ алдсны дараа бид нар шаардлагатай зүйл эргээд нь хийгддэг байхгүй юу? Тэр бол үнэ. Тэнгүүд хүссэн зүйлээ шаардлагатай биш хүссэн зүйлээ авах гээд ингээд за тийм талчаас ингээд улаарай л шүү дээ тий. Тэнгүүд эсэргээрээ бид нарыг яг өөрийг нь бас ингээд алж эхэлдэг байхгүй юу? Эдийн шунлаа. За нэг иймэрхүү. За нийтдээ нэг цаг гарам
Цагт ч юм. 40 гаруй 40 50 минут болж байна. Нэг дугаар дээр юу яа гэж бодсон. Депрешны талаар ер нь бол хэдүүлээ бас ярилцъя гэж бодсон. Тэр бас айгүй олон ер нь 21-р зууны залуус бидэнд хамгийн тохиолдож байгаа. Сайхан юм орхон дээ тэр дугаар дээр. Тэрэн дээр угаасаа юу зочин мөч өөрх юм яа. депрешн гэснээс Тийм зочингуу гуруулаа нэг сайхан юм ороод нэг пивтэй. тийм ухаан. Авч байгаа нэг сэтгэлийн онголгой дээ. тэгээ үргэлжлүүлээ зүг шоком. Явчваа тэгээ. Ир хүн байна да. Сая нөгөө Дрекийн төрс өдөр болсон. Тэгээд нэг мөсөн Дрек нөгөө нэг өөрөө депрешны талаар их дуулдаг болохоор оруулаад яг ингээд явчих гэж бодлоо. Депрешн гэснээс Монголд амиа оролтын хүмүүсийн тоогоор эрэгтэйчүүд хамгийн их байна. 60 хэд билүү 80 хэд тийм. Тэнгүүд энийг бас юу тоолбож юм гэхээр эрэгтэй хүн депресд гээрээ тийм 90 үнийн нөлөөс одоо тэр нөө тоочка дөрвөл гараад шүү дээ 90 үнийн нөлөөс туснаас л үнтэй чилж үүслээ тийм. Яг эрэгтэй хүн үйлчлэхгүй гэж. Тийм биш. Өөсөө нэг тийм дуу өгдөг үстэй. Тэнгүүд оппозит. Ямар таа. Нөө нэг ир хүн хийцэж үйлдэггүй юм бол гэдэг. Тийм. Ир хүнийг үйлж байгаа чи харахаа бол гэл. Гэтэ энэ тэр зүйлтэй хамаатай биш л дээ. Энэ бол хамаатай биш. Чи ямар сонио. Юу ярьж байгаа чи. Ер нь ихтэй нэг өөлөхгүй байснаар л яадаг л та. Тийм өөлөхгүй байсан. Нэгдүгээр өөлөхгүй байснаа. Хоёрдугаар л ихтэй хүн чинь нөгөө нэг төвчээ яваад. Аль бол тийм төвчээ чимээгүй яваад, чимээгүй гүрийгэл яваад идэх чи чимээгүй за гэл. Эсвэл нэг сэтгэлээр унаад одоо эморх гэдэг чинь болоо зүгээр сэтгэл санааны хямрал штэ. Сэтгэлийн готрал те. Нэг тийм үедээ орчоол тэгэл яваад байдаг. Нэг хил гаргадууч гэх юм уу те. Нэг гил гарвал хаа нэг л нэг гаргасан те. Эмэгтэйчүүд ч болохоор айгу амар штэ нэг бодлоо те. Йоо чинь гэлтэй айгу гаргаацхан пост чинь те. Бүр хамгийн амархан. Oh my god. Ирчүүд чинь эрэгтэйчүүд болохоор тэгдэг үүднээсээ амиа оролтын төвшин арай илүү байдаг гэсэн бас нэг талын үнцэг бас байд. За тэгээд энэ тухай харж байгаа дугаарыг тэгээд гоё ингээд бид нэр те чихнээс нь амсуулаад үлдээ яа. Өнгөцгөн болоолгоод үлдээ. Сайхан юм орхон дээ дараа 7 хоног. Хэморч те гоё ярилцаа. За тэгээд энэ удаагийн дугаар ингээ өндөрлөх үү? За тэгээд ер нь бол их гоё дугаар боллоо. Минимализм юм ярьлаа. Kanye West-ийн талаар сайн мэдсэн баг. NBA матч эхэлж байна. Ер нь бол ингээл 3 сэдвээ ингээл базаал бид 3 чинь бол хичээгэл явж байна тий. Тэгээд яван чангарнаа манайхаа. Гоё тэгээд SoundCloud-ороо ингээд дагаад шеэрлээд өгөөрэй бүгд. Тий, удахгүй бид нэр тэгээ бас цацж байгаа сурвалжууд сорсуудаас айгүй өргөтгөөд явах. Зураг бэлэн болох. Зураг бол янзын зураг бэлэн болох гоо л байгаа даа. Тий. Гоё айконтой гоё юутай. Тэгээд Монголын шилдэг подкастуудын игнэд нэгтгэхийн төлөө та нар бол зураг гарчвал зураг хараад өөн ямар фан тэ ямар бас цаанаас гоё байна даа. Хүй энэ ямар бүдүү юм бэ? Энэ чиг хаагаарай. Тэгээд Kanye West-ийн нэг бишээ 2 дуу явуулнаа ч гэх шиг. За ингээ дугаар өндөрлцгөөе. За Swishcast 6 дахь дугаар байлаа. M Lounge-ос хүргэлээ. M Lounge шүү guys. To be continued. Bye. Bye.